лайвын цаг. За манай Монгол хурал байж группийн ээлжит лайв эхэлж байна. Лайв хичээл сард 2 удаа явагддаг байгаа. Клубхаус 2 удаа явагдана. Ивент хичээл Монгол Улсын онцлогийн талаар танилцуулах ивент хичээл 2 удаа явагдана. За уламжлалсаар лайв хичээлд оролцох хүмүүсийг орж иртэл сонсогч сурагчийг орж иртэл 10 минут оршил ирье. Монгол өвгөтэйс 800-ны тэртээд их Монгол гүрнийг байгуулж явах тэр цагтар цахим мөрөн буюу энергийн ирнэ онолгүй ухааныг боловсруулж тавьсан. Нэг талаар хэлэх юм бол шинжлэх ухааны ололт дэвшлээс 800-аас 1000 жилээр төрүүлж явсан. За ингээд Монгол ухсаатан өвгдөөс маань 800-ны тэртээс хизээнээсээ одоо 5 боловсролыг нэрлээд анхны боловсрол бол Мангатай боловсрол, хиж боловсрол, өтөөгөө боловсрол гэж тийм ээ. Эндээс эхлээд хиж боловсрол болоод ингээд цаашаа хөгжнөө гэдэг. Ингээд хөгжөөд явсан. За хүндрэлтэн үүссэн цагаас одоо бол 5 дахь боловсрол дээр ирэх буюу 8 боловсрол, оюуны 8 сан гэж цах 8 аялгүйж төр бүтээдэг. Оюуны 8 сангаар 8 боловсролтон болно гэсэн ийм ирээдүй 800-ны өмнө бошиглогдож тэгээд ирээдүйн өнгөрсний одоо цаг болдог бид ирээдүй болдог. Өнгөрсний ирээдүй болдог одоо цагийн бидэнд хэрэгтэй энергийн онолыг бий болгож тавьсан. Энэ бол квантын физикээс шинжлэх ухааны одоогийн төвшнөөс дахиад бас илүү төрүүлж байгаа юм байгаа. За ингээд энэ бол энергийн эрэнд шилжихэд хэрэг болох ёстой. Ийм одоо онол гүн ухаан цэцмэрэгэн ухаан юм аа. Энэ бол тэнгэр үзэл юм аа гэж ингээд Монгол ухсаатны хизээнээсээ тэнгэр үзэлтэй төр алтан төр шүтэнтэй гэж одоо бол төр шүтэн бидний төрийн мөнсөл дүршөө гэдэг шүтэн маань одоо хаягдаад нам засагтай үлдчихэд байгаа юм байгаа юм. За ингээд төр шүтэн тэнгэр үзэлтэй бөөмөргөлтэй байсан юм аа гэж ингэж тогтоосон байдаг. За шашин суртахуунууд үүснээс хойш бол энэ дэлхийн хүндрэлтэн бүх дэлхийн хүндрэлтэн бол бөөмөргөл гэдэг мөргөлтэй байсан. Дээд оюунтай буюу сансрагтргүй онгон байгал дэлхийн идэвхэн дэлхийн оюунтай харилцдаг ухаан бол бөөмөргөл байжээ. Ингээд энэ бол шашин суртахуун гарч ирж шашнууд гүн ухаанаа дэлгэж эхэлсэн. За ингээс гүн ухаанаас алслах тусмаа шашнуудын үүрэг хаягдаж хүн төрөлхтнийг соён гэгэрүүлэх ёстой тэр үүрэг нь хаягдаж одоогийн хүн төрөлхтний яг одоо энэ цаг дэлхий дээр байгаа хүн төрөлхтний сэрхүйдэн шашин үүрэггүй болж байна. Шашин бол хүний одоо энэ ирний энергийн ирний хүний оюуны хэрэгцээг ухаан ухамсарын хэрэгцээг сэтгэлийн боловсролыг өгч чадахгүй байна гэсэн үг юм. Мухар сохор үзэлд хүндрэлтнийг өрөөддөг, өмчлөдөг, ховчилдаг юм болжээ. Тэгэхээр энэнийг бол Монголын дээдс 800-ны тэртээ Монгол хүний сэрхүүд шашин үүрэггүй юм шүү. Тэгээд үзэл онол нь бол тэнгэр үзэл гэдэг цэцэн мэрэгэн гүн ухаан юм аа. Энэ бол одоо энэ цагт цэвэр дээдийн дээд шинжлэх ухаан болж байна гэж. За инхээр энэ дээдийн дээд шинжлэх ухаан 800-ны өмнө бидний өвгдөөцийн энергийн шинжлэх ухаан болдог тийм ээ. Эзотерикийн шинжлэх ухаан гэж одоо шинжлэх ухааны бол сүүлийн 100 жилд хөгжсөн залуу шинжлэх ухаан болдог. Энэ ухаан эндокринологи буюу даавар судлалын шинжлэх ухаан гэдэг хоёр залуу хослолмол шинжлэх ухаан. Энэ бол Монголын өвгдөөцийн хизээнээсээ үүссэн цагаас
нааш хөөж ирсэн өөрч дүүрч ирсэн шинжлэх ухаанууд энийг тэнгэр үзэл гэж нэрлэж байгаа юм. Одоогийн тэнгэр үзэл гэдгийг одоогийн хэлээр хэлэх юм бол сансарлаг үзэл буюу астроном гэж ингэж хэлж байгаа юм. За энэ тэнгэр үзэл, сансарлаг үзэл, астроном мор бол хүн гэдэг байдал өөрөө микрокосмос буюу бичил сансар юм гэж ингэж тодорхойлогдож байна. За хүний дотор хэд бичил сансар байгаа тэрнийг бас амин чанар гэж нэрлсэн байдаг. Энэнийг шинжлэх ухаан одоо бол эрнхад гэж баталж байгаамаа. Ийм учраас энэ цаг дор тэр амин чанарын янагшаагаан хязгааргүй бичил рүүгээ хязгааргүй бичил болгодог. Тэр бичил рүүгээ явж очие гэхээр хүн төрөлхтний мөнхийн хүсэл, мөнхийн эрэлт байдаг. Мөнхийн аршаан гэж тийм ээ. Насаа мөнхлөх аршаан гэж ингэж одоо хайж байсан энэ зүйл нь устрагчийн гээлий гэж нэрлэгддэг. Химийн элементээр бол алхим буюу ухамсарын химийн элементээр бол устрагчийн гээлий гэж нэрлэгдээд байгаа. Ухамсарын физик, метафизик буюу эгэл бөмбөгийн физик, квантын физикээр бол нейтрины энерги гэж нэрлэгдээд байгаа. Энийг Монголын өвд эдс 800 өмнө торлог саксаа гэж нэрлсэн. Одоо шинжлэх ухаан нейтрины энергийг бол торсын технологи гэж нэвтрэх гэж байна. Торсын технологи хязгааргүй бичил сансарт байгаа торсын технологи бидний биеийн гадуур бүрхэж байгаа торсын орон. За ингээд энэ нь эрчис болгоод буюу цоо үнэн болно гэж. Цоо үнэн болоод ирэхээр эрчис болоод ингээд гараад ирэхээр бол их хүрэн 6 гэж сансараас авдаг 5 эрчмийг өөртөө шингээж авахыг бол суу ухаан гэж нэрлэдэг. За сансрын 5 эрчим байгаль дээрч байгаа. Нарны эрчим, сарны эрчим, сүүн эрчим гэж 3 эрчим энэ байгаль дээр байгаа. За мэдүүл зохион эрчим бол сансар байгалыг холбож хэлэхэж хязгааргүй хаасаагүй байдаг энэ эрчим. Мэдүүл зохион эрчим оюун гэж тийм ээ. За энэ оюун бол хүний уураг тарихнаас тусдаа зүйл юм. Энэ бол байгаль дээр байна, байгалийн хүчин гэж нэрлэж байна. Сансарт байна. Түүнийг байгалийн бос хүчин гэж нэрлэж байна. Алтан дайдаг Монгрэ Монголын дээдсийн 800 энэ боловсруулсан тэр энергийн зориулсан энэ цэцэн мэрэгэн гүн ухаанд. За ингэхээр их засгийн эрчим гэж ахуй хайр инэрлээс бий болдог. Элбэрэл асарлаас бий болдог ийм эрчим. За энийг протоны фотон эрчим гэж эс дотор байгаа ямар нэгэн амьд бодгол байгаа бол тэрэн дотор атом, нейтрон, протон, электрон, цөм, эгэл, бом гэдээ байгаа. За энэ бол эсийг бүрэлдүүлж байгаа дотоод бүрдэл нь тэгээд 24 микросистем буюу 24 эгэл, бом байх нь байна. Хромосом гэдэг тэрэн дотор байх нь байна. Бүр цаашаа нуклеотидууд гэдэг байх нь байна. Тэр бүр цаашаа хязгааргүй бичил нуклеотидууд болоод ирэхээр устрагчийн гээлий гэдгээр хэлхийддэг байх нь байна. Гэх мэтээр ингээд шинжлэх ухаантай холбогдоод явж байгаа. Энэ нэг цэвэрлээд ингээд шинжлэх ухаан юм шүү гэж ингээд тэнгэр үзэл. За энийг манай одоо квантын физикийн дэлхийд донцтой доктор профессор Ол Лавга доктор бол тэнгэр тавилангийн сүүлд нэг ном бичсэн байна лээ. За Лавга доктор бол бидний тэнгэр үзэлтний чуулган цуглаан дээр ярьж одоо сайхан номлол сургаал шинжлэх ухааны физикийн метафизик, квант физикийн ололт дэвшлийг бол одоо дэлхийд гайхвал таниулж явж байгаа. Ингээд бэлэг тэнгэр гэж нэрлсэн байдаг. Лавга доктор бол квантын физикийн хүн төрөлхтөн хөөгөөд судлаад явсан чинь хүн төрөлхтнийг бэлэг тэнгэрт хүргэж өглөө гэж хэлсэн байдаг. Математик, физик хоёр энд. За шинжлэх ухааны одоо ноён оргил байна шүү дээ хоёр тийм ээ. Энэ хоёр энд энэ хүн төрөлхтний дэлхий дээр аливаа нэг асуудлыг теоремыг авч хэлэлцээд хариуг нь гаргаж томьёогийн томьёолж чадаагүй байхад бэлэг тэнгэр тэнд билээхэн бэлдсэн байдаг байна гэж ингэж хэлсэн байдаг. Энэ бол гайхалтай сайхан афоризм байлаа. За инхээр энэ нь бол хүн төрөлхтнийг бэлэг тэнгэрт хүргэж өгчээ гэж. За ингээд одоо энэ окторгон геометри гэж одоо бид бол хүүхэд байхдаа үздэг байлаа. Энэгээр бол физикийн одоо дүрсүүдийг геометрийн дүрсүүдийг окторгод бүрдүүлдэг юм бол энэ хөх торс буюу нейтрины энерги юм аа.
За энийг бол одоо Америкийн их сэтгэгч бясалгагч Дурнвало Мелхетник гэдэг хүн эртний Египт Грекийн соёлоос авсан, тот бурхнаас авсан мессеж буюу зам бэлгээрээ энийг тайлхтан Меркава буюу амьдралын цэцгэсгч тайлсан байдаг. Энийг Монголын үг дээдс Торлог Саксаак гэж 800 оны өмнө философи болгож тавьсан. Энэ нь бол 100 мянган жил гэрээлэгдсэн гэрээ юм шүү. Буман жилийн настай гэрээ юм шүү гэж хэлдэг. Хүн үүсэн цагаас энэ тэнгэртэй харилцдаг ухаанаа монголчууд таслаагүй юм шүү. Тэгээд энэ сүүлийн буман жилд бол энэ тэнгэртэйгэн гэрээ хийсэн гэрээ бол энэ Монгол алтан дээд гэрээ юм аа гэж ингэж хэлсэн байдаг. За энэ бол дээд шинжлэх ухаан, дээд астроном тийм ээ. Мөнгөх тэнгэр үзэл болох нэ. За ингэхээр энэ өнөөдрийн хувьд бол бид нар шинэ цаг ирэнд одоо бидний амьдарч байгаагаас хооштой буюу ирээдүйдээ бидний боловсролын чадамж ямар байх вэ? Ямар шалгуур шаардлага тавигдчихваа гэдэг талаар бид урдын лайвнуудаа үргэлжлүүлээд ингээд явах нь байна. Тэгэхээр дэлхий дээр боловсрол буюу сургалтын систем тийм ээ, хүмүүжлийн систем нь хаягдчихад байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Сургалтын систем бол хүнд бол тарихынд нь мэдлэг олох буюу боловсролын систем нэг 6 модуль байдгаа гэж. Энэ 6 модулаас одоо манай Монгийн сургуулийн багш нар одоо Монгийн захирал багш Лавга доктор Лавга багшийн бичснээр 4 модулыг Монголд хэрэгжилж байна гэж дүгнсэн бас ном судар гаргасан байд юм билээ. За ингэхээр дэлхий дээр байгаа 6 боловсролын модулын 4-ийг нь Монголд нутагшуулж үзчихээ. Тэгтэл жинхэнэ Монгол модуль байхгүй тасалдж байна. Тийм учраас Монгийн сургуулийг байгуулж энийг хөгжүүлэх гэж байгаа юм байна гэсэн ийм одоо лаборатори сургууль байгуулсан 30 жил болж байгаа хангалттай сургууль юм байна. За ингэхээр бид уламжлал ёсоор ёс заншлын цаана гэрийн хүмүүжил буюу аав ээж ахмадууд өр хүүхдүүдээ гэртээ хүмүүжүүлдэг хүмүүжлийг гэгэрлийн модуль гэж хэлнэ. Хүүхдийн 9 нас хүртэл гэгэрүүлээд 7 нас хүртэл гэгэрүүлээд тэгээд боловсролд өгдөг тушаадаг байжээ. Энэ алдагдсан. За гадны тэр нөгөө модулуудыг орж нутагшуулах гэсэн чинь хүүхдийг ёс зүйтэй сурган хүмүүжүүлэх гэж тийм ээ. Хүмүүжлийн модулыг хайчаад шүү дээ тийм ээ. За энийг бол гэгэрлийн модуль гэж ингэж нэрлэж байгаа юм. Ахуй ягвар бол хүмүүжил юм тийм ээ. Тэгэхээр тэр хүүхдийг Чингис хааны 7 наснаас жишээд энийг бас алтан дээдгэр Монголд хэлсэн байдаг. Чингис хаан 7 нас хүртэл нүдэн нэртэй байсан, Нэвтөөн гэж нэртэй байсан гэдэг. За ингээд 7 наснда алтан гадс мэд хуурмаггүй чин үнэн сэтгэлээр боловсров. За тэгэхээр энэ дэр боловсрол нь гараад ирж байгаа юм тийм ээ. Тэгэхээр Монголын үг дээдсийн 800-ны дэртэй боловсруулсан энэ алтан дээдгэрээ Монголд оюуны 8 сан гэдэг түүгээр төрийн цах 8 аялгау бүтээдэг юм, төр төгөж бүтдэг юм шүү. Энийг 1 наснаас эхлээд мэдлэх хүндлэх ёсоор яваад Чингис боловсролын 35 эрдэм гэж байгаа гэдэг ингээд философдсон байгаа юм. За ингээд энэ дотор бол оюуны 8 санг 8 боловсрол байдаг юм аа гэж ингэж хэлсэн байгаа юм. За ингээд гэрийн өнлөөр амьдралаа хариуцах урд үеийн эр гүн боловсрол гэж. За энэ нөгөө хүүхэд байхад нь гэртээ боловсруулдаг тийм ээ. Тэгтэл 6 наснд бараг памперсаас салаагүй хүүхдээ боловсролд өгчөхөд нөгөө гэгэрлийн буюу урд үеийн боловсрол, эр гүний боловсрол хаягдсан байна гэсэн үг тийм ээ. Тэгээд иргэн нөгөө ирээгээсэн гэнэн болсон гэсэн үг тийм ээ. Ийм болгодог байх нь байна. За тэгвэл уйлгын онлоор ахуйгаан зэгцлэх урд үеийн эр гүн боловсрол гэж тийм ээ. За энэ бол өөртөө хүч авах боловсрол юм. Эр гүн боловсрол нь хурд авах боловсрол юм. Эр гүн боловсрол нь хүч авах боловсрол юм аа гэсэн үг. За ийм маягаар цаашаа гүн ухаан болоод явах юм. За ингээд гэр бүлийн харилцааны, гэр бүл өрх бүлийн харилцааны засаг болгох, харилцааг засаглал болгох тийм ээ. Ахуйт засаг гэж байгаа шүү дээ тийм ээ. Алдуу ялжааваас алж чадахгүй ахуйт төрийг бүү алдъя гэж хэлсэн. Энэ гэр бүлийн харилцааны
урд үеийн малчин боловсрал гэж. За энэ бол байгальтайгаа, байгалийн оршихуйтайгаа, тийм ээ, оршихуй орон зайнуудтайгаа, мал амтан, байгалийн амьтадтай, тийм ээ. За ингээд байгалийн оюунтай цогцож амьдрах амьдралын боловсролыг малчин боловсрал гэж хэлдэг юм байна. Энэ бол 1340 мэргэжилтэн болно гэж. Хүүхэд 3 настай, 1-2 настай хүүхэд хураг ашигтэйг тоглож эхэлснээр малчин боловсралд хайрлан энерхийг, аав ээжээсээ хайрыг үлгэрлэж аваад, өглөж биш үлгэрлэж аваад хураг ашигын хайрлж сурдаг, энээсээ эхэлдэг ийм боловсролыг малчин боловсрал гэж. Энэ бол ахуйгаар гэр бүлийн харилцаа гэж байна шүү дээ. Тэгтэл дэлхийн хүн төрөлхтөн одоо энэ 2100 он хүртэл гэр бүлийн салалтын зам болно гэж одоо гэр бүл судлаачид зарлж байдаг. Тэгээ эндээс хамгаалах арга байна уу гэдгийг хайгаад ирээд Монголоос гуйж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ малчин боловсрал буюу нөгөө гэрт Монгол гэрт боловсрдаг энэ боловсрал маань нөгөө байгальтайгаа, ахуйтайгаа уялдахтай энэ боловсрал маань аврах нь байна. Энэ бол 1340 мэргэжилтэй ийм боловсрал юм шүү гэж хэлсэн байдаг. Чингис боловсролын суурь болдог тийм ээ. Мал Чингис ингэж холбогдох юм. За ингэхээр айл энэ 3 дахь боловсрал нь саяных тийм ээ. Одоо 4 дахь нь айлын харилцааг нийхэм болгох урд үетэй уяач боловсрал. За нөгөө эр хоёрыг аваад тийм ээ. Тэгээд урд үетэй болоод ирэхдээ хурдны боловсрал. Хурдны боловсрал. За энэ маш их чухал юм. За тэгэхээр энэ 3-ыг аваад ирэхдээ малчин боловсралт хүн эр гүн боловсрал, уяач боловсрал буюу урд үеийн боловсралыг аваад ирэхдээ энэ одоо дандаа урд үеийнүүд байгаад байгаа шүү тийм ээ. За ингээд 9 ур байдаг юм. Ухааны ур гэдэг хэлдэг тийм ээ. Оюуны ур, нүдний ур, гарын ур гэдэг, биеийн ур гэдэг ингээд явна шүү дээ. За энэ боловсролуудыг бүрэн эзэмшихдээ 9 урд үеийг эзэмшсэн хүн бол малчин боловсралт, уяач боловсралт болно гэсэн үг. За уяач боловсрал гэдэг нь бол хязгааргүй хурдны эрчим энергийг цагилж яв цагаан бор соёолон буюу хийморон мадрах боловсрал гэсэн үг юм шүү дээ. За энэ хүүхэд байхаас нөгөө болдгоо бор үгнээ нэстэг бор нэстгүү бор мөр хоёрыг тайлж зөв үлгэр тайлж элкүгэр гэж тийм ээ. Элкүгэр тайлж үж, үлгэр тайлж үж энэ уяач боловсралыг буюу зөмбөлгийн боловсрал, зөмбөлгийн дээд хурдыг хүлээж авах боловсралыг олж авдаг ийм байгаа. За ингээд энэ бол цаашаа 5 дахь боловсрал нь отогтой 5 тусгаар тогтнолыг амар болгох урд үетэй отгийн сайтынхыг бөгөөд эргэн отгийн сайтынхны бөгөөд нэнгүн боловсрал гэж. За энэ бол удам овог ургийн боловсрал гэсэн үг юм байна. Тийм ээ, ураг овогтон удамдан боловсрах боловсрал юм болно. За энэ нөгөө сургуулийн боловсралаас тустай юм байгаа. За энэ боловсрал. За энийг дэлхий хайгаад байгаа боловсралууд юм шүү. За ингээд нэнгүн боловсралыг эзэмшиж 5 дахь боловсрал, 6 дахь боловсрал нь төмтөд хамтын хариуцлагыг тогтоох урд үе болоод урд үе болбоос төвшин сайхныг хамгаалan ургуулах ноён боловсрал юм аа гэж төмтийн гэж эхэлж байгаа шүү тийм ээ. Төмтөд хамтын хариуцлагыг гэж. За энэ бол төмт гэдэг нь одоогийн хэлээр бол засаг захиргааны хувьд бол айл гэж хэлэгддэг. Энэ нь одоогийн бол аймгийн боловсрал гэсэн үг юм л да. За энэгээр яадгийг гэхээр нөгөө төрд хүчээн өргөх боловсрал гэсэн үг юм байна тийм ээ. Энэ бол төрийн төрд хүчээн өгнө, төрд хүчээн авна гэсэн, төр хүчийг нь авна гэсэн хоёр том одоо соёл байдгийг тэрэнд боловсрох боловсрал, ноён боловсрал. За энэ нь бол шашнаар боловсралдаг бур хам боловсрал юм. Ноён боловсрал гэдэг нь хам боловсрал буюу энэ нь бол итгэл гэдэг имийг өөртөө олж авдаг боловсрал юм аа. Ховгонд бол ийм боловсрал байгаа. Тэгээд улсаа өмөрөн босоо амьдрах урд үе хүн боловсрал гэж тийм ээ. За энэ бол сэтгэлийн боловсрал. Эмэгтэй хүний сэтгэл эстроген гэж даавраар хөгжинэ. Эрэгтэй хүний хуйн гэдэг юм тийм ээ.
сэтгэл андроген гэдэг даавраар хөгжин ингээд ирэхээр энэ итгэл сэтгэл хоёр хөгжиж байж тэр квен боловсралтан болно гэдэг. Ингээд квен 7 биеийг күү боловсрал гэж амин 5 хүрд буюу дотоод булчирхайн хаан дааврыг 108 төвшин сайханд урвуулж төвшин сайхан эерэг сэтгэлийг боловсруулж чаддаг. Ингэснээр 7 дэд эцгийн зөнтөөгөө холбогддог ийм боловсрал болно. За ингээд энэ бол нөгөө 12 ертөнц бий болох буюу 12 күүг бий болгодог боловсрал юм. За ингээд энэ күүн боловсрал буюу хүн боловсрал гэж хэлээд байгаа юм тийм ээ. Энэ хүн боловсралч гэж бас хэлэгдэнэ. За ийм болж байгаа. Тэгээд эм хүн хаана байх ёстой, эр хүн хаана байх ёстой, үүргэн гүйцэтгэх ухамсарал, сэтгэл нь ариун бай гэсэн ийм боловсрал болдог. За ингээд 8 дахь боловсрал нь буюу нөгөө хаан боловсрал төл улсын төвшин сайхныг үрдэм болгох урд үйтэн буюу хаан боловсралтан гэж 8 дахь боловсрал. Энэгээр оюуны 8 сан дүүрч энэний дээд боловсрал нь бол Чингис боловсрал болдог юм шүү гэж ингэж хэлсэн байдаг. Хаадын хаан бурхтын бүр хаан Чингис боловсрал бол энэ оюуны 8 сантай. За ингээд 9 мэдрэх үе 9 ухаан болгож хөгжүүлсээр энэ нөгөө 9 ур гэдэг тийм ээ энэ дэр урд үетэй тийм ээ хариуцах гэрийн онлоор амьдралаа хариуцах урд үетэй эргэн боловсрал гэдэг гэсэн дандаа урд үе явсаар гоод тийм ээ. За ингээд 8 урд үеэрээ 9 урд үе болгоод ирэхээр Чингис боловсрал төрдөг юм шүү гэдэг. Энэ нь бол 9 мэдрэх үе 9 ухаан болж хөгжөөд 9 10 түгээмлийг эзэмшээд ингээд айдасгүй нүүдэл хийдэг буюу сансрын Монгол мэдрэлийн систем, сансрын түнэлтэй Буддын гүн хаан буюу бурхны шашинд бол Тэнгэрийн харан ухаан ам гэж нэрлэдэг. Тэрнийг бол одоо хүрдэн нэргээгүй хүнд бол тэр айдас аюул харин хүрдэн дандаа эргэсэн буюу дотоод шүүрлэн тэр итгэл сэтгэлийн боловсролоор буюу итгэлийн боловсрол бүр хам боловсролоор сэтгэлийн боловсрол буюу квен боловсрол хүн боловсролоор хүмүүжсээр байгаад ингээд хаан боловсралтан болоод ингээд ухамсарын дээдэд хүрдэг юм боловсрал юм. За ингэж боловсролох дээр 10 түгээмлийг эзэмшээд айдасгүй нүүдэлтэн болно. Энэ нь нөгөө сансрын түнэл Тэнгэрийн харан ухаан амнаас айдаг тэрнийг зүгэн тийшээгийн гаргадаггүй биш тийм ээ. Хүрдэн эргүүлээд тэрлүү нэвтэрдэг. Энэ махан бие тэрлүү нэвтрэхгүй од гариг эрхсийг тэр сансрын түнэл хар нөхөл бол машин даад энерги болгоод антиматер буюу материйн эсрэг хар материч гэж нэрлэдэг байдаг. Антиматер буюу ухамсарын дээд эрчим болгоод тэгээд торсионы технологи буюу сансрын түнэлтэй нэг стандарт хэм хэмжээнд хүргэж өгдөг боловсрол бол 12 их ертөнцид боожих буюу 12 ертөнцийг өөртөө бий болгож боловсрдог боловсрол юм аа гэдэг. Ингээд энэ бол агуу том боловсролууд юм шүү. Энэ 1340 мэргэжилтэй малчин боловсрол дээр суурилж байгаад гис түрээд сансрын болоод огторгын хязгааргүй сансрын хөх торстой нэгдмэл оюун санаа болдог энэ тийм ээ. Дээд оюунтай нэгдмэл оюун санаа болдог гис таарах гэж тийм ээ. Мал чин гис гэдэг энэ тэр тийм ээ. Чин мөнийн сэтгэлийн боловсрал тэгээд гис болдог энэ боловсрал юм шүү. Тэгэхээр энэ бол ахуй харилцаанд ямар нэгэн муу сэтгэл ундраадаггүй, ямар нэгэн муу үг хэрэгэлдэггүй, ямар нэгэн муу үйл хийдэггүй ийм боловсрал бол малчин боловсрал юм аа гэж ингэж хэлсэн байдаг. За ингээд энэ бол хаан боловсрал буюу Чингис боловсролын их болоод 10 түгээмэл нь 12 их ертөнц болонгууд 12 күүгийн боловсрал гэж ингэж нэрлэгдэж одоогийн шинжлэх ухаанаар тайлагдж байгаа юм. Тэгтэл одоо Америк бол 8 күү нэрлсэн байсан. Бид цуглуулж үзсэн. Хятад бол 11 күү нэрлсэн байсан. Оросын одоо эрдэмтэнгүүд 12 күү нэрлсэн байсан. 800-ны өмнө бидний өвгдөөс 12 күүгийн боловсролыг аль хэзээний
нэрлээ тавьчихсан. Тэргээр ахуй болгоод амьдарч байсан. Энэгээр ахуйд засаг төрийг бий болгож байсан. Ахуйд засаг нь бол 10-ын системд байдаг. Ахуйд төр нь бол төмтийн системд байдаг ийм юм аа. За ингээд энэнийг бол засаг захиргааны нэгж болгож чадсанаар намгүй төрийн онолыг Чингис онол гэж нэрлэсэн юм. Тэрнийг дэлхийн хүндрэлтэн биднээс гордоод сууж байгаа юм шүү. Ийм учраас энэ шинэ эрэнд бидний боловсролын модуль бол Монголын гэгэрлийн модуль байх болно. Энэгээр бид бахархаж амьдран омогшихгүй шүү харин тийм ээ. Ингэж. За ингээд энэ дэлхийн үндсэн 6 боловсролын модуль бол энэ хүн төрөлхтнийг дээш нь татах нь өнгөрчээ. Зөвхөн сургана гэдэг тарих руу юмж ихэд байдаг болж энийг соён гэгэрүүлдэг буюу хүмүүжүүлдэггүй, гэгэрүүлдэггүй юм байна гэдэг нь тодорхой болж байна. Хүүхдүүд мань гэгэрэлгүй болж үлдэх юм бол ирээдүйд энэ энергийн эрен буюу цахим эрен хэд бичил оюуны эрэнд стандарт шалгуурт нийцэж чадахгүй болох нэ гэсэн үг тийм ээ. За ингэхээр энэ цаг эрен бол чин сэтгэлээсээ боловсрч байгаад хураасан мэдлэгээ тийм ээ. Мэдлэгийг бол хоёр шугамаар авна, үндсэн хоёр шугамаар авна. Тэр зүүн бэлэг, совин бэлэг гэж тийм ээ. За энэ хоёр зүүн ажиллаж ээж хоёр хөгцөн гэж хэлдэг газарчсан окторгуучсан гэдэг тийм ээ. Бүхцэн бөөзөн гэдэг ингээд тэгээд хажир зүүн болоод ингээд ул таван зүүн болоод ингээд хөгждөг. Ингээд энэ зөнгүүдээрээ авсан ул таван зүүн 7 дэд эцгийн зүүнтэй нийлээд квем боловсрал болно гэдэг ингээд 12 зүүн нь 12 Q болоод хөгжих нь шүү дээ. Тэгээд энэ одоо мэдсэн мэдлэгээ энерги эрчим хүч болгож өгдөг ийм л мэдлэгийг Монголын өвгдөөс 800-ны өмнө философтож чадсан. Тийм учраас мөнгө тэнгэрийн хүч энэ дор агуул суу залин ивэл гэж тийм ээ. Суу ухааныг тэнгэрээс аваад тэнгэрийн ав шигаас суралцдаг. Тэнгэртэн болдог тийм ээ. Ийм байгаа юм. Тэнгэрийн ав шигаас суралцсан гэхээр энэ нь бол онгодоор суралцдаг. Онгод гэдэг бол хүн болгонд бие буй зүйл шүү. Тэрнийг сэргээ ажиллал энэ бол унтаа байгаа ийм зүйл шүү гэж хэлээд байгаа юм. За ингээд онгодоор сэргээгээд ажиллаад ирэхдээ өвөг дээдс маань энэ онгод юм шүү. За ингээд аавын онгодоос эхлэн аав дэргэд байгаа бол хүний хүсэл сэтгэлийг тэтгэж байдаг. Хүсэл сэтгэлийн биеийг тэтгэж байдаг. За өвөг аавын зам бол хүний бодол санааг тэтгэж байдаг. Өндөр өвгийн зам бол тэр үеийн үр буюу нисванас гэж хэлдэг тийм ээ. Энэ ямар үйл тарих вэ гэдгийг өндөр өвгийн зөнд тэтгэж байдаг гэдэг ингээд явдаг. За энийг одоо харин Буддын гүн ухаанд Сиддхарта багшийн гүн ухаанд 5 цовын цагийн 2 дугаарт нь нэрлсэн байдаг. Эцэг эхийн үл хүндэтгэх шүтэх үл бишрэхийн цөв эрэхтэр энэ дэлхий дээр мууд мөрөнгийн нүгэлт үйлдэнд хичээгчид их илбэгших нь байна. Тэгээд энэ бол 2 дугаар цөв юм шүү гэж хэлсэн байдаг. Энэ 2 дугаар цөв нөөрлчгээд бүрэлдчихэд байгаа. Тэгээд 5 цөв нь үндсэндээ тавуулан бүрэлдчихэд байгаа ийм цаг юм. За ингээд энэнийг харин Монголын өвгдөөдөөс энэ Квем 7 биер 7 дэд эцгийнхээ зөнгөөр өөрийнхөө биеийг оломлуулна шүү гэж хэлсэн. Ингэж засаж хамгаалж авах дараагаан зааж гисэн. Энэ нь онгод болж бууж ирээд биднийг тэтгдэг байдаг. Тийм учраас тэнгэрийн авшигтан гэж тийм ээ. Нөгөө бүхцэн бөөзөнтэй хүн бол тэнгэрийн авшигтан байдаг. За энэгээр авд суралцсан 7 дэд эцгээс тэгээд дээшгийн Чингис хаан бол 21 дэд эцгээс суралцсан. Тэгээд цаашаагаан 35 эрдэмт сурснаар 73 суу буюу 73 дэд язгуураасаа авч сурч ирсэн ийм боловсрал байдгийг Чингис боловсрал гэж тийм ээ. За ийм болоод явна. Тэгэхээр мэдсэн мэдлэг эрчим энерги хүч болгож өгөхийг мөнгө тэнгэрийн хүчин дор гэж хэлсэн юм байна. Тэгээд агуулх сууг авч тэндээс онгодуудаар суугаан аваад өөрөөсөө 5 эрчмээр авдаг энийг тийм ээ. Удамшил 5 эрчимдэр амин шилждэг чуун ингээд. Тэгээд сууг 5 эрчмээр аваад сансрын 5 эрчим. Энэ нь байгаль дээр бол нарны эрчим, сарны эрчим, сүүний эрчим гэдэг 3 нь нөгөө байгалийн хүчин болоод энэ цэвэр онгон байгаль дээр байж идэг юм шүү. Тийм ээ. Ямар ч ургамал өрлөгөө сүү шахдаг байхгүй юу тийм үү?
цус шахадгүй сүү шахдаг шүү. Тэрнийг буурцах дургамал тийм ээ. Самрын төрлийн буурцах дургамал, будааны төрлийн ургамлуудаас та бүхэн мэднэ тийм ээ. Ямар нэгэн ургамал үрээн цатгахтай үрээн бэлдэхтэй тийм үү 7 сарын одоо бидний наадамны үеэр сүүн болц гэд сүүн сутгалт эхэлдэг өрлүүгээ тийм ээ. Тэгээд тэр нь цэцгийн ингэж дэлгэрч байгаад хавар цэцэг дэлгэрнэ. Цэцгийн дэлбэн дотор үрийн сав бэлдэгдэн тийм ээ. Тэгээд тэр үрийн савн дотор байгаа үрний хайлсан дотор сүүгэн шахаж эхэлдэг. Энийг сүүний эрчим гэж нэрлэж байгаа тийм ээ. Бид ч гэсэн хүүхэд байх нялх няраа дөнгөж ээжээс төрхтөн 6 сар хүртэл сүүн ихт хүнсээрэн хоололдог тийм ээ. Тэр ээжийн хөхмөөмөр ингэж хоололдог. Энэ байгалийн ургамал ийм хуультай. Тэгэхээр энэ гурван эрчим бол байгаль дээр байдаг юм шүү. Тэгээд энэнийг хонь гэдэг амтан мал тийм ээ. Одоо мал заав тийм ээ бол бүхэн өхөр бол одоо өвчүүн тийм ээ бүдэрхийн гэсэн үг тийм ээ. Аман нэдэд сүүлэн таргалж байдаг юм шүү. Хонь бол тэгээд тэр нэг уураг сүүлийг хүүхдтэй хүүлдэг. Эцсийн эцэстэй тэнгэр талих буюу өөд морилхынхаа өмнө нөгөө нүүдэл аяна даахгүй болоод амьдралынхаа аяыг даахгүй болоод ирэхээр ам барих ач гэж уураг сүүлээр хүртэл аман бариулж явсан ийм уламжлал ёс байсан тийм ээ. За тэгээд энэ сүүл гэдэг тийм ээ уураг сүүл. Тэгэхээр мал бол аман мэдээд байхад сүүлэн таргалдаг юм шүү. Тэнд бол хамаг шимэн байгаа. Энэ шимийг бид нар одоо хүүхдүүд маань амандан хөрөх пиба гэдээ гаргаж өгдөг. Тэгтэл ээжийнхээ өмнөөс хоолнд орох гээд байгаа хүүхдэд аманд нь уураг сүүл авчуулчих тэр нөгөө хөхөлт одоо нэг орсоор соска гэж нэрлсэн тийм ээ. Угж гэдэг байгаа тийм ээ. Энэний өмнө уураг сүүл өгүүлчихдэг. Уураг сүүлэнд орсон монгол хүүхэд ямар сайхан тэрнийг урамтай сайхан гөхдөг үлээ. Тэгээд бүр ээжийнхээ момыг гөхөхөө байгаад сүүлдэн уураг сүүлээ нэхэд уйлдаг болдог штэ хүүхэд. За ингээд уураг сүүлээр амлуулна гэж байгаа. За энэ бол байгаль дээр байдаг гурван эрчим. Сүүн эрчим гэж хэлж байгаа юм тийм ээ. Сүү эл гэдэгтэй сүүн эрчим байна. Махны сүү байна гэсэн үг штэ. Тийм учраас цагаан байдаг байх нь тийм ээ. За ингэвэл сүүлэнд бол шимэн байгаа шүү. Харин хэмнэн буюу энергийн нөөц нь бол ургамлын үр жимсэнд байгаа шүү гэж хэлсэн байна. За ингээд тэнд бол нарны эрчим, сарны эрчим, сүүний эрчим гэдэг эрчмүүд байх нь байна. Дээр нь мэдүүл зохион эрчим гэдэг бол бид номын авшигтан болж иж мэдүүл зохио ураадаг шүү. Энийг хайж болдоггүй. Зөвхөн онгоддоо буян даатгахчаад ном суралцахгүй байвал болохгүй гэсэн үг. Тэгэхдээ онгодод яагаад улаачаан харамлдаггүй гэхээр одоогийн энэ ном судар гэдэг бол дурын нэг хүн ном бичдэг тийм ээ. Дурын нэг хүн судар бичиж чадахгүй шүү дээ. Дурын нэг хүн ном бичдэг, онол зохиодог. Тэгээд энэ үзэл онолын дайны цаг болж байгаа юм. Тэгээд энэнийг бол харин хамгаалахын тулд онгодууд нь ном уншуулахаас харамлдаг нэг юм бас явдал бий. Тэгээд ирэхээр энэ нь нөгөө удган зайрангууд ийм байхад байдаг тийм ээ. За тэгвэл мэдүүл зохион эрчмийг хураахын тулд сургаал ном хоёроос суралц гэж байгаа юм тийм ээ. Тэгэхээр сургаалыг бас аав ээжээсээ нөгөөхөө дэргэд байгаа ахмад буурлуудаас сургаал авна. Энийг ёс заншил гэж хэлдэг. За сургаалаар суралцагч бол номын авшигтан болно тийм ээ. Судар номноос суралцвал номын авшигтан болно. Үнэхээр боловсролын системээс авж байгаа авшиг маань номын авшиг буюу мэдүүл зохион эрчим болж хураагдана. За энэ нь бол 8 оюунаар дамжиж хураагдана гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Ганцхан тарихынд хураагаад байдаг мэдлэгийн сан бол биш байх нь байна тийм ээ. За энэ тэгэхээр бор тарихынд бол энэ оюуны 8 сан 8 улаан байдаг юм гэж ингэж одоо хэлдэг. За ингээд энэ нөгөө мэдсэн мэдлэгийн тэнгэрийн авшигтан болоод номын авшигтан гэсэн хоёр жигүүртэй болоод тийм ээ. Ном судар сургаалаас боловсрлоос авах ёстой юм аваад эрэг сэтгэлгээний номнуудыг сайхан судалж уншаад аваад гэсэн үг тийм ээ. Судар сургаалуудыг судалж аваад ингээд номын авшиг, тэнгэрийн авшиг хоёртой хүн онгод хэрэгэлдэг хүн, ном судар хэрэгэлдэг хүн гэсэн үг шүү дээ тийм ээ. Ийм хүн болвол дүр эсгэлгүй чин сэтгэлтэн болж чаддаг. Нэгийг хайж чад ахтар дүр эсгэгч болдог тийм ээ. Тэнгэрийн авшигаа аваад ирэхээр дүр эсгээд номын авшиг тоохон байдаг. Номын авшиг аваад ирэхээр тэнгэрийн авшигийг мэдрэхгүй тоохгүй болж хайдаг.
Тэгтэл тэнгэр үзэл энэнийг хоёр авшгийг хоёр жигүүр болгож ав. Тэгээд энэ биедэг үүнийг эзэмшиж 8 оюунаараа эзэмшиж мэрэгш гэж байгаа юм тийм ээ. Мэрэгшнэ гэж. Мэрэгжил болтол мэрэгш. За оюуны 8 сангаараа. За ингээд ирэхдээ чин сэтгэлтэн болдог. Чин сэтгэлийн боловсрал гэдэг нөгөө оюуны 8 сандуга хүн боловсрал буюу күм боловсрал гэж нэрлэгдсэн. Хүн боловсрал гэж бас тайлагдаад байгаа энэ боловсрал юм шүү. Энэ бол сэтгэл нариун байвас дотоод шүүрлийн бодисын солилцоо хийдэг гормон дааварч нь 108 төвшин сайхныг үйлдвэрлэдэг юм. Тэр 108 төвшин сайхнаас 8-ыг л хоруу чанартай болгочих юм бол мөхөл их ойрхон болдог шүү гэж алтан дэдгээрээ Монгорэнд хэлсэн байгаамаа. За ингээд энэнийг оюуны 8 сангаар авахын тулд бид шинэ нэрэнд бол номын авшигтан, дэнгэрийн авшигтан, түүндээ мэрэгшилтэн болж ээж дэлхийн энэ энергийн эрэнд стандартанд тэнцэж өгнө гэсэн үг юм. Тэгэхээр удган зайран гэдэг тийм ээ. Энэ бол төрмөл удам үг саанаасаа тийм ээ. За од уг гэж хэлж байгаа юм тийм ээ энийг. За одоогийн бол удган гэж хэлээд байгаа тийм ээ. Од уг энэ зай жай ар эн гэж тийм ээ. Жай эр энч гэж бас юу яаж болно тайлагдаж болно. За энэ удган зайрангууд бол тэнгэрийн авшигтан маш өндөр түвшинд байдаг. Тэгээд ном тоохгүй бол та номын авшиггүй бол та хаягдэн шүү гэсэн үг шүү тийм ээ. Судар сургаалыг судлахгүй бол тэндээс шүүж тунгаагаад зөв онлыг нь ав, буруу онлыг нь хай гэж байгаа шүү дээ тийм ээ. За буруу онл гэдэг нь хар уюунчлал, сөрөг уюунчлал буюу хүнд хэрэггүй мэдлэг гэсэн үг байхгүй тийм ээ. Ашиггүй зарагддаггүй барааны сурталчилгаа шиг тийм хэрэггүй мэдлэг бол ёстой гай болж идэг юм шүү гэдгийг бид нар одоо харж байгаа юм тийм ээ. Энэ бол 90 оноос хойш замаа алдсан, замбрагаан алдсан шүү дээ. За энэнийг хэлж байгаа юм тийм ээ. За ингээд энд стандарт нь тэр шинэ нэрний стандарт тэнцэхийн тулд эх хүрэн 6 эрчмийг өөртөө бий болгоно гэж. Сансараас 5 эрчим аваад за нөгөө нарны сарны сүүний эрчим бол энэ дэлхийд шууд байгаа эрчим шүү. За энийг бол физик хөгтгөнөөр хэлвэл газрын татхуж агаарын даралт биеийн масс гэсэн үг тийм ээ. За ингээд идэж ууж байгаа хоолноосоо буюу сүүний эрчимнээс энийг одоо ариун байлгах ёстой шүү гэж. За энэ одоо жишээлбэл бид нар социализмын үед буюу хуучин нийгэмд тийм ээ. Хуучин нийгэмд хортой ажил хийдэг, хордлогонд ордог ажил хийдэг. Одоо чинь гагнуур хийдэг бол тийм ээ. Машины шатхуунтай харилцдаг ажил хийдэг бол сүү, нормын сүү гэж уудаг байлаа шүү дээ бид тийм ээ. Тэгтэл одоо энэ Coca-Cola болгочихсон тийм ээ. Coca-Cola хорийн тайлахын гинэ гэсэн чинь энэ яс чанарыг муутгаад хүн чанар, мөс чанар, яс чанар гэж ярьдаг юм тийм ээ. Яс чанарыг муутгаад шүднээс нь авахуулаад яс чанаргүй болгочихоо ийм үзэгдэлч бий тийм ээ. Энэ бол сүүн ихт хүнс буюу сүүн эрчмээр засагддаг байхгүй юу? Хариуцагддаг байхгүй юу тийм ээ. Суурин соёл иргэншилт бол энийг будаанаас авдаг. Цагаан будаа буюу тутрагнаас цэвэрлээгүй цагаан будаа буюу шар халцтайгаан байгаа тутрагыг 3 сар угаалгүй чанж. Тэгэхэд хүний аавра гэрлэн биеийг ариусгаж гэрэлтүүлж байдаг юм гэж. Нөгөө экваторын бүслүүд ойрхон дулаан оронд буюу тутраг ургадаг оронд энийг ингэж хэлдэг. Манай Монгол тутраг ургаж өгдөггүй тийм ээ. Эрсдэс уур амьсгалтай тийм ээ. Богинохон зүвтэй учраас тутраг будаа бол 4 сараас 5 сар ургаж иж гүйцэтгэдэг юм байгаа. Байгалийнхаа яг генетик замаар. Тэгэхээр энийг бол гений мутацид оруулчих тэр сарын дотор ургуулдаг тоторч хүртэл хийж шүү дээ үндсэндээ бараг. Тэгээд энэ бол хороо чанар нэгтээд ирж байгаа юм. Гений мутацид оруулсан хүнс булгаа хийж байгаа шүү тийм ээ. Нөгөө борц дургамлуудыг ийм болж байгаа. Нөгөө сүүн болц гэж хэлдэг сүү шахаж явах үе юм тийм ээ. Их хүчтэй бордоогоор химийн бордоогоор бордсоор байгаад тэгээд нөгөө сүүн ихт хүнс болдог. Нөгөө буурцэг үрний чинь тэгээд тэр сүүн ихт хүнс яадаг юм тийм ээ. 7 сарын 20-оос эхлээд боловсроод жимс боловсроод эхлэнгүүтээ арцсан болц руу шилждэг. Арцсан болц руу тийм ээ. Эдэм нөгөө бясалган болц руу шилждэг гэсэн үг шүү дээ. Тэгээд сүүлдээ точгонд л хатаад тэгээд хазахад тас гэд хаздаг дотор нь үзэхэд цагаан л байдаг байхгүй тийм ээ. За энэ хүнсийг хэлсэн шүү дээ тэр.
За ингэхээр энэ гурван хүнсэн дээр мэдүүл зохион хүнс буюу саяны нөгөө Тэнгэрийн ав шиг, номын ав шиг хоёроос мэдүүл зохиогоо урааж авч хагаад их засгийн эрчим буюу протоноос гардаг фотон гэрлээг мөнх Тэнгэрийн гэрлийн дээд нэгдлээс нарнаас бидэнд өгч байгаа. Тэр гэрэл цаанаасаа тэр нөгөө нэг их маш дэлгэмэл, хоёр маш дэлгэмэл гэх тэр оддын гэрэл нар гэдэг асартан болос талстыг, болор талстыг буюу нөгөө болор гэдэг маань устөрөгчийн атом молекулын матери болж байгаа шинж нь болор байдаг тийм ээ. Нүүрсдөрөгчийн атом молекулын матери болж байгаа шинж нь алмаз байдаг тийм ээ. За энэ байж байгаа шүү дээ. Тэгэхээр нар гэдэг болор талстыг асаагаад нөгөө устөрөгчийн гэлигээр ажиллаж байгаа гэдэг шүү дээ. Ингэчгээд дэлхийн халуун магма болдог устөрөгчийн магмаг асаагаад ингээд 365 хоног биднэрт үйлчилдэг гэж байгаа. Энэ гэрлийн эрчимнээс нуугдаж болохгүй шүү. Энэ гэрлийн дээд мөнх Тэнгэрийн гэрлийн дээд эрчим шүү. Энэ 365 хоногт бидний дэлхийн ээжийн халуун зүрхийг буюу дотоод галыг нь бадрааж өгөөд бидний галаар дамжуулаад ухаанд ухамсарт гэрэл болоод эргээд нарандаа хураагддаг юм шүү. Энийг буддын гүхад нар хаждын орон гэж нэрлэдэг. Тэгээд цаашаахан өөр өөрийнхөө одон гэрт очиж шингэдэг юм шүү. Энэ гэрлээс л нуугдаж болохгүй гэсэн байдаг юм. За ингэж нөгөө мэдүүл зохион эрчмийн их засгийн эрчим болгодог юм аа. Ингээд энэ эрчим зуралцахын тулд энэ 5 эрчмийг тийм ээ нарны эрчим, сарны эрчим, сүүний эрчим, мэдүүл зохион их засгийн эрчим гэсэн 5 эрчим. За энийг бол одоо квантын физик нэрлэж чадлаа. 21 дугаар зуунд протоны фотон гэрлийг нэрлэж чадсанаар, фотон энергийг нэрлэж чадсанаар фотон энергиэс протон гэж иш дотор байгаа бүтцээс тийм ээ атом, нейтрон, протон, электрон, цөм гэдэг байгаа шүү дээ тийм үү. Атом, электрон хоёроос бол фантом энерги, гравитац энерги хоёр буюу татах хүчний эрчим, сор хүч, гүр хүч хоёр гарч ирээ тийм ээ. За энэ нь бол нөгөө сор хүч нь нарны эрчим, газрын эрчим, гүр хүч нь бол агарын даралт сарны эрчим. Гэхдээ бас сансрын эрчим. Гэхдээ сансрын татах хүчний гравитац гэж бас байгаа. Энэ бол газрын татах хүчний дараа ордог асар хүч бол сансрын татах хүч байдаг. Тийм учраас ургамал дандаа дээшээ ургадаг, мод дээшээ ургадаг, хүний үс дандаа дээшээгийн сүрвэж ургадаг тийм ээ. Ийм юм байж штэ. Тэрний мэдрэхүй энэ дотор байж байгаа штэ. Сансрын эрчмийг мэдрэхүй. Сэрэмсэр гэдэг мэдрэхүй. Сор гэж тийм ээ. Одоо альва нэгэн үстэй адинд бол сор болж хүний үсний сор гүйцэд ирэхээр энэ сэрэмсрийг ажилуулж чаддаг юм болдог. Энэ бол хүүхэд төрөмөл байхад олддог юм. Шин төрсөн хүүхэд цул шар үстэй төрдөг. Энэ сэрэмсрийн мэдрэхүй гэж сүүн эсийн бие болдог. Ухамсрын биений мэдрэхүй. Нөгөө ээж аваас эхээс хондон дунахна гэж байгаа юм л да. Эхээс хондон дунахад хос хоромсом тэгээд ирдэг сүүн эс хүний бие рүү энэгээр зулаагаар магнагаар нөгөө зөвхөн хүртээр нь нэвчиж ордог. Тэргээр тэр хүүхэд ямар хүүхэд вэ гэдэг нь тийм ээ тодорхойлогддог юм байгаа юм. Тэгээд энэ бол хос хоромсом ээж аваас 44 хоромсом авдаг 22-22-оор тэгээд нөгөө сүүнээс нь 2 хоромсом тэгээд өгвөл дээр бол 46 таа болно. 4 хоромсом буюу хос 2 хоромсом тэгээд өгвөл 48 таа болно. 6 буюу хос 3 хоромсом тэгээд ирэх юм бол 50 таа болно. 8-ыг тэгээд ирэх юм бол 52 хоромсомтой болно гэж шинжлэх ухаан үзэж байгаа юм. Одоо үзэж байна. Тэгтэл Монголын үгдээс энэ оюуны 8 сан буюу 8 боловсрлоор 8 хоромсом тээж ирдэг. Тэр сүүн эсийг л Тэнгэрээс дууддаг. Энэ нь Чингис гэдэг сүүнээс дуудаж ирнэ гэсэн үг байхгүй юу? За ингээд Монгол Чингисийн IQ, CQ гэдэг тийм ээ 12 кутэн болоод ирэхээр Чингис чин сэтгэлийн гис таарсан буюу Чингис хоромсомыг авч төрж байгаа 12 сая орчим хүн энэ дэлхий дээр байна гэж судлаачид судалсан. Хөх толбоор нь хөх нуруугаар нь судалсан. Ийм судалгаач хүртэл байгаад байгаа шүү дээ. Ингээд Монголын эрен эхлэх гэж байна шүү. Тэгээ Монголын эрен ямар энергиэр, ямар хуулиар явдаг юм бэ гэсэн тэнгэр үзлийн буюу сансрын 5 эрчмийн хуулиар нөгөө үүслийн 3 эрдэнэ болдог. Нарны эрчим, сарны эрчим, сүүний эрчим дээр тулгуурладаг буюу үүслийн 3 эрдэнэ хаан боловсралт эрдэнэ, айлын боловсралт эрдэнэ, 5 тусгаар тогтнолын боловсралт эрдэнэ гэдэг үүслийн 3 эрдэнэ дээр тулгуурлаад моны онол, гэрийн онол, уялгын онол гэдэг 3 онолоор энийг онолдоод, философтоод
чин үнэн, чуу үнэн, хажир үнэн гэсэн гурван үннээр энийг хөгжүүлдэг юм шүү. Чин үнэн Ерөнхий дайныханы мөнх байдаг нь чин үнэн гэдэг үе. Чингис цол болсон. Үнэн Чингис хаан бол чин чуу хажирыг одоо эзэмшсэн 73 суутай их мон огоолын хаан, их Монголыг их мон огоол болгох суурийг тавьсан их хаан 73 суут далай их хаан бий байна гэж өөрийгөө тэгж одоо долоодоо мэрэгэнтэй танилцахтаа, долоодоо мэрэгний эцэгтэй танилцахтаа хасгах ёл ууланд энийг айлдсан байдаг анх удаа. За ингээд энийг нь Монголын одоо тэр их багш нар, төрийн их багш нар бол Чингис хаанаар энийг нь Чингис онол буюу Тэнгэр үзлийн философи болгож тавьсан. Энэ нь бидний гарт байгаа алтан дээд гэрээ гэж нэрлэгдээд байгаа. Тийм алтан дээд үнний аялгау гэж нэрлэгдээд байгаа. Одоо энэ судрууд болдго юм аа. Тэгээд энэ дотор бол шинжлэх ухаанаас мянган жилээр төрүүлчихсэн энергийн эрэнд яг зайлшгүй хэрэгтэй энергийн онол мөнх тэнгэрийн хүчин гэж нэрлэдэг. Тэр сансрын 5 эрчмийг өөртөө аваад өөрөөсөө хайр инэрлийн хязгааргүй хурдтай болдог эрчмийг нейтрон, протон хоёрыг динамик хэрэгүүлээд нейтрин энерги, фотон энерги хоёроор динамик хэрэгүүлж байгаад хязгааргүй хурдны хиймор гэж нэрлсэн байгаа шүү. Тийм ээ, хиймор гэж төрийн 7 эрдэнд Чингисийн үед оруулаад философтод ховлын үед төрийн 8 эрдэнэ гэж оруулаад тийм ээ. Ингээд одоо төрийн 8 бэлэгдэл болгож оруулаад философтод явсан энэ байж байгаа юм. За энэ бүгдийг ингээд харах дээр 8 оюунаар энэ хөгжих ёстой наа гэдэг. Энэ төгс төгтөр Тэнгэр үзлийн гүн ухаан болдог философи нь Ховлын Юан улсын үед бүрэн зэгцлэгдсэн юм байгаа юм. За ингээд буддын гүн ухааны хятадд байсан урсгалуулдаг бомбын шашны урсгал гэж нэрлэдэг. Тангуудын авцарч хятадыг унгах гэсэн бомбын шашин гэдэг урсгалыг Күнзэн онол, Лаозын буюу даосизмын онол гэдэг 3 онолыг нь тийм ээ философиг нь засан тохиолуулаад чин буддизм болгож өгсөн байдаг. Энийг хятад аялгаар хятадын соёл гэж нэрлээд идэг, зэнгийн онол гэж яриад идэг. Ийм л юм байгаа. За ингээд энэ хүргээд бидний одоо ирээдүйн боловсрол бол энергийн эрэнд таарсан ийм 8 оюун дээр тулгуурласан Күм боловсролоор хаан боловсролд хүрдэг ийм боловсрол байгаа юм шүү. Энэ бол агуу юм байгаа. Энийг бид боловсролын системд оруулж хүүхдийг 6 нас хүртэл гэгэрэл буюу чин үннээ боловсрол 7 нас хүртэл боловсруулсан байгаа шүү. Тэгээд тэрнээс хойш гэгэрлийн боловсролын дараа нөгөө ахуйдан гэгэрүүлчихэд тэгээд сүүлд нь сургалтын системд өгдөг байсан ийм боловсрол байгаа шүү. Энэ дээр бид хамтран ажиллах хамтын хариуцлагаар энийг хийх ёстой. Тэрнээс энэ тэнд өөр өөрийнхөө онолдоод өрөөл бүстийнхээ үл тоогоод тэгээд өөрийнхөө онолдсон алтан дээд гэрээний онолдсон онолыг бас буруу зүрүү будлаан болгож онолдоод явбал бид энийг мөрөөдлийн баг болгож төгсөх аюул эрсдэл бас байгаа шүү. Тийм учраас бид энийг хийж байгаа болгон тийм ээ алтан дээд гэрээ судрыг судалсан болгон энэ дээр бид энэ ирээдүйн боловсрол дээр бас анхаарч боловсрч явах хэрэгтэй юм аа. За ингээд энийг бол бидний өвгдөөс юу гэж хэлсэн бэ гэхээр эхлээд бөөгийн тарихаар ерөнхий 3 эрдмийн хүүхдтэй олох бөөгийн тарихаар бүгдийг тайлж чаддаг болох. Тэгээд энийг ахуй биеэр үйлд өрх үлдээн үйлд ахуйдан үйлд тэгээд хамтын хариуцлага болго буюу боловсролын системд одоо дараа нь өгч болно. Ингэж хамтын хариуцлагаар энийг хийн шүү. Тэгэхээр 6 настай баг памперс зүгээд явуулсан хүүхдээ сургуульд тушаачгаад 3 настай хүүхдээ тэрчгэрэн памперстай цэцэрлэх тушаачгаад аав ээжүүд минь та хүүхдээ боловсруулж гин гэгэрүүлж гин гэж байгаа бол том алдаанд хүрж байна шүү гэдгийг 800-ны бидний өвдөц энэ мон гэрээгээр хэлсэн байгаа юм шүү. За ингээд энэ хүргээд би аман татъя. Асуулт хариулт байвал хариулъя. За марлгаа. Сайн байна уу? Та бөө мөргөл буддын гүн ухаан хоёрыг та аль нь Монгол хүнд тохирно гэж үзэж байна вэ? За биний үзэх үзэл бол өөр тийм ээ. Би бол аль альнаас нь буддын гүн ухаанд бол их авах юм бэ. Тэгэхдээ Чингис боловсрал маань хэлсэн, Чингис онол маань хэлсэн нэг мэрэгэн үг вэ. Чингис хааны хэлсэн үг бол Монгол үндэстний сэрхүйдэн
шашин үүрэггүй юм шүү гэж хэлсэн байдаг. Шарын шашин бол бидэнд үүрэггүй, биднийг доройтуулсан юм. Харин буддын гүн ухаан дотор бол энийг шигшиж явах юм байдаг. Альва нэгэн шашин бол гүн ухаантай байсан шүү, тийм ээ. Шашны гүн ухаан бол Коран судар, Библи судар, тийм ээ. Алтан ганжуур гэх мэт юмнууд бол судар, сургаалууд нь тэр мэрэгдийнх нь хэлсэн сургаалыг шавнар нь бичиж аваад үлдээснийг судар гэдэг шүү дээ, тийм ээ. Энэ бол гүн ухаанаар зэвсгэлж байх ёстой шүү. Тэгтэл буддын гүн ухааныг хайчаад шарын шашин гэвэл би хүлээж авахгүй. Харин буддын гүн ухааныг бол судалж хүлээж аваад бөө мөргөл маань тэнгэр үзэл гэдэг гүн ухаантай юм шүү. Тэгтэл тэнгэр үзэл бөө гэдэг чинь тэнгэр үзлийг төрүүлсэн юм аа гэдэг. Нөгөө өндөр дахин хоёрын аль нь ангадагч вэ гэдэг дээр үзэл тараад одоо хүртэл шийдэж чадахгүй байгаа юм. Тэгэхээр бөө мөргөл тэнгэр үзэл хоёр салшгүй холбоотой, харин бөө мөргөлийн гүн ухаан тэнгэр үзэл юм шүү. Тэгэхээр өндөр дахин хоёрыг буюу бөө мөргөл тэнгэр үзэл хоёрыг сансрын 5 эрчим бий болгож өгсөн юм шүү. Онгодын чинь тэр 5 эрчим өндөртдөг юм шүү. Тэрнээс бөө мөргөлийг одоогийн шаманист гэдэг юм ээ. Бөө шажин болтолд оройтуулсныг бол бас хүлээж авахгүй. Харин тэнгэр үзэл бол бөө мөргөлийн гүн ухаан юм шүү. Энийг л одоо гүн цэцэн мэрэгэн ухаанд ал нэвтэр гэдэг юм баггүй юу, тийм ээ. Энэ Монгол хүнд тохирдог юм аа. Тийм учраас тэнгэр үзэл юм бөө мөргөл, тийм ээ. Төр шүтэн тэнгэр үзэл гэдэг байгаа шүү, тийм ээ. Тэнгэр шүтэн, тэнгэр шашин гээгүү байгаа шүү. Мөн үү? Тэнгэр үзэл бөө мөргөлтэй юм. Харин буддын гүн ухаан бурхан мөргөлтэй юм байхгүй тийм ээ. Бурхан мөргөлийг бол хүлээж авахгүй, харин бөө мөргөлийг бол хүлээж авна. Тэнгэр үзэлтэйгээ гүн ухаантай болгохгүй бол төрийн ордны гадаа хаягдчихад байж шүү дээ тийм ээ. Тэгвэл төрийн ордонд бурхан багшийн дөөчин их дөөчин өдөр буюу зулын 25-ныг амралтын өдөр болгочоо сууж байна шүү цаа чинь. Яагаад байгаа юм? Гадны шашныг төрийн ордонд оруулаад хулгай жилгийн хийснийг хамгаалдаг юм болох гэдэг шүү дээ. За энэ дэр бөө мөргөл бол тэнгэр үзэлтэй байж ажиллана шүү. Тэрнээс үзэлгүй учраас цэцэн мэрэгэн ухаангүй учраас энэ бөөнөр чинь шал тэнийг юм байна гэд төрийн ордноос гаргаа шидчихлээ гэсэн үг байхгүй юу? Чингис хаан төрийн ордондоо бөө мөргөлийг залж явсан юм тийм ээ. Ийм л байдаг. За аюунаар олсон мэдлэг чадамж буюу IQ болж байж энерги буюу үр шимээ өгнө гэсэн үг үү багшаа. За тийм яг үнэ. Оюуны 8 сангаараа 9 ухаанаараа олж авсан. 9 мэдрэхүйгээр хувь хүн бол 9 мэдрэхүйгээр олж аваад хөгжүүлсээр байгаад 9 ухаан болгоод тэгээд энийг 9 ураар хөгжүүлсээр байгаад тэгээд дэлгэмэл ухамсарын бий болгоод ирэхдээ 12 күүдээр хөргөж өгдөг байхгүй юу? Тэгээд энд бол 10 түгээмлийг эзэмшчих юм бол гэж байгаа. 10 түгээмлийн өлзий хийгээр буюу цахилж яваад цагаан бор соёолон хиймэр одоо бидний энэ манай энэ Монгол уулын тотем дээр байж байгаа хиймэрийн нуурын дээр өлзий хээ босоо өлзий хээ байгаад байгаа юм тийм ээ. Энэ хиймэр нь бол хязгааргүй хурдны бэлэгдэл болдог. Төрөний тэр нөгөө 8 боловсролын эр гүн боловсрол гэдгээр энэ хязгааргүй хурдны боловсролыг авах гэдэг нь эр гүн гэдгээр нь бяр хүчийг авах гэдэг юм аа гэж байгаа ш тийм ээ. Тэгэхээр нөгөө атом электрон хоёроос эр гүн боловсрол гарч ирнэ. Нейтрон протон хоёроос эр гүн боловсрол гарч ирнэ. Энэ хоёрыг дахиад эргүүлэхдээ 6G болно тийм ээ. Нэгэсэндээ шинжлэх ухааны нэрээр нэрлэх юм бол Пантом гравитац энерги 2 динамик эргүүлээд кинетик энергийг гаргаж ирнэ. Нейтрон, протон 2 динамик эргүүлээд хязгааргүй хурдны энергийг гаргаж ирнэ. Кинетик эрг нь бяр хүч гэж монголоор нэрлэж байгаа тийм ээ. Тэгэхээр хиймэр гэдэг эрчмийг гаргаад ирж байгаа юм тийм үү? Хөх торос гэрлийн бие 2 динамик эргүүлэнгүүтээ хиймэр гэдэг буюу квантын физик шинжлэх ухаан олоогүй байгаа 6 дахь эрчим. Энэ бол зөвхөн хайр инэрл буюу нөгөө чин сэтгэлийн боловсрол болдог, хүн боловсролоор олддог. Энэ хайр инэрлийн гэрлийн боловсрол болж гаргаад ирэхээр энэ бол дэлхийгээс тийм үү сансарт үлдчихсэн, оршчихсан өвөг дээдсд хүртэл хэрэгтэй ийм энерги байдаг. Энэ бол ганцхан бидний амьд сүрэн байгаа хүм гэдэг бодгалаас нөгөө улаач үр сад гэдгээс чинь энийг авдаг юм байхгүй юу? Энийг л бид нар гаргаж ирж байгаа энэ. За тийм учраас энэ бол 12 күүдээр ажилладаг байгаа байхгүй юу? За
ундраад орж багшаа өгдүүд лагшин тунгалгүй гэж мэндэлдэг. За яг үнэ. Лагшин гэдэг нь боргоцоо булчирхай хэлж байна уу? Эсвэл юу хэлж байна? Бүх дааврыг лагшин гэдэг юм багхгүй юу, тийм ээ? Бүх дааврыг шүү, тийм ээ? Би лагшин тунгалгүй, тийм ээ? За энэ нь лагшин биш, лагчин байхгүй юу, тийм ээ? Чин сэтгэлийн даавар чинь тунгалгүй гэсэн үг байхгүй юу? Лагчин, тийм ээ? Лагчин тунгалгүй гэдэг нь одоо кирилл бичгээр лагшин болоо явчихжээ. Ийм байх нь байна, тийм ээ? За лагшин гэж бас болох юм, тийм үү? Тэгэхээр энийг 108 төвшин сайхан болго гэж байгаа юм, тийм ээ? Лагшин тунгалгүй гэдэг чинь таны даавар ариун даавар явж байна уу? Буруу ажиллачаагүй гэсэн үг байхгүй юу? Тунгалагшуулаарай гэсэн үг байхгүй юу? За ирээдүйн боловсролын хэмжигт хүн юу байх вэ гэдэг асуулт, тийм ээ. За ирээдүйн боловсролын хэмжигт хүн бол 5 эрчим байна. Өөр юм байхгүй шүү. Бүх юмд 5 эрчим хэрэгтэй. 5 эрчмийг л ухаарсан, сансрын 5 эрчмийг ухаарсан байвал байгальд байгаа 3 эрчмийг нь тулгуур болгоод, тийм ээ. Кундаан болгоод, тийм үү? Хундаан суур тулгуур нь болгоод тэрэн дээр нөгөө мэдүүл зохио их засгийг нэмж ягаад сансрын 5 эрчмийг аваад өөрөөсөө 6 дахь эрчмийг гаргаж өгөх бол ирээдүйн боловсролын дээдийн дээд шалгуур хэмжүүр байх болно. 6G байх болно гэсэн үг байхгүй юу? 5G 6G байх болно. 3G дээр тулгуурлаа шүү гэсэн үг шүү. За энэ нь чин үнэн сэтгэл, тийм ээ? За чин үнэн, чин үнэн, хажир үнэн. За чин үнэн гэдэг нь амин чанар мөнгө байдаг нь чин үнэн билээ. Тэгээд энэ сансрын эрчимтэй удамшил 5 эрчмээр шилжигдэг нь удамшил 5 эрчмээр амин шилжигдэг нь шилжүүлдэг нь чуу үнэн билээ. Тэгээд энэ ёлооч уцаад өгсөн цол Чингис хаан бол чин чуу хажир үнэний гурвуулангийг авсан байсан, тийм ээ. Энэ за хажир үнэн гэдэг нь удамшил зөв хүчнэр амьдрал байдаг нь хажир үнэн билээ. За учраас амбаа асууж байна, тийм ээ. Хажир үнэн гэдэг нь энэ нөгөө лагшин тунгалгүй гэдэг түрүүний асуулт, тийм ээ. Хариулт нь энэ. Хажир үнэн гэдэг бол удамшил зөв хүчнээс амьдрал байдаг нь хажир үнэн. Энэ нь зөв хүчин гэдэг нь нөгөө 108 төвшин сайхан болж үж 12 их хүчин ажилдаг юм шүү гэдгийг хэлсэн. Энийг чинчүү хажир үнний онол гэж 3 үнний онол гэж ингэж хэлээд байгаа юм, тийм ээ. Энийг цааш нь бид нэр дэлгэрүүлээд хичээл дээр үзээд явдаг юм. Өөрт чинь эзэмшүүлээд ажилуулад ундаг юм багхгүй юу? Тэгээ цаашаа бид хөгжин, тийм ээ. Аюу энэ их суу ухааныг яаж боловсролын системд нэвтрүүлэх вэ? Боловсролын сайд үнийг мэддэг болов мэдэхгүй учраас л, тийм ээ. Энэ тэндээс гадаадын боловсрол хайгаад Кембриж, Харвардын боловсрол авцраад бүр бантгийн утгаад авчлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Кембриж, Харвардын боловсрол бол зэрлэг саксакийн бодлогоор хүнийг ерөөсөө мэдлэг л болгоно. Тэгээд сэтгэлийн хөгжүүлэхгүй юу, ухааныг дэлгэхгүй ийм юм болгоод байна шүү. Тэгээд энэ яах вэ? Яг хиймэл оюун шиг болголоо гэсэн үг байхгүй юу? Ерөөсөө хиймэл оюун болгоод ирээдүй бол тэгэхээр хиймэл оюунаас хүний ухаанаараа засагддаг, сэтгэлээрээ ариусгадаг боловсрол хиймэл оюунаас ан дээр юм байхгүй юу, тийм ээ? Тэгэхээр хүнийг ухаан, сэтгэл хоёрыг нь бол хийж чадахгүй. Өнөө өөрөө хүн төрлөختөн харин оюунаа бол хийчихэд дээ шүү дээ, тийм ээ? За ийм учраас тэгэхээр энэ суу ухааныг яаж боловсролын системд оруулах вэ гэдгийг сургуулийн боловсролын, тийм ээ, сургагч багш нар боловсролын сайдаас авахлаад энийг мэдэхгүй байна. Мэддэг нэг нь хүргээд өгөөч. Боловсролын системд ажиллаж байгаа багш нараа энийг хүргээд өгөөч. Эцэг эхчүүдээ энэ дээр бүгдээр хамтран ажиллая. Тэд туг бариад, тийм ээ, хувьсгалт хүн болоод тавих гэдэг биш. Энд хүүхдтэй энийг бид нар олгомоор байна. Ингээд боловсруулъя. Энийг боловсруулж байгаа улсууд байгаа шүү дээ. Тэнгэрийн сургууль, тэр нэг алтан дэдгээрээ судлаачдын хувьд бол боловсруулын одоо Монгол боловсруулын модуль гэдэг хийчихсэн багш хүн ирж илтгэл тавьж байлээ, тийм ээ. Тэгээд энийг зөв боловсруулаар хамтын хариуцлага тавья. Би ийм хийцэн гэд, тийм ээ, туг бариад тугаан бандуулах гээд ганцаараа орилоод гүгээд байвал амжилт олохгүй шүү л гээд тэгээд өвдөж хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Хамтын хариуцлага тавья. Тэгэхээр энд хүн болгон ээж ав болгон энд сэтгэлийн чилээ энэ дээр чин үнэн сэтгэлээрээ
нэгдье гэсэн үг байхгүй юу? За том баярын лав жаргал. За энэ их гоё нэрийн зөв гоё бичиж орж ирж байна тийм ээ. Одоогийн байдлаар зөвхөн Чингис хаан л хамгийн дээд өндөр күү боловсролыг бүгдийг нь эзэмшсэн гэсэн үг. Тийм энийг шинжлэх ухааны күү боловсрол күү гэж судалдаг тийм ээ. Чингис эхлээд IQ-гээр эхэлсэн шүү дээ тийм үү? IQ судлаачд гэдэг эхэлсэн. Одоо дараа нь EQ, CQ гэдэг гурван үндсэн суурь тийм ээ. Оюуны чадамжийг IQ тийм ээ, ухааны чадамжийг EQ, ухамсарын чадамжийг SQ тийм ээ, CQ биш шүү тийм ээ. Тэгээд суур чадамжийг нь буюу энергийн чадамжийг нь CQ гэдэг. Ингээд цаашаа 12Q байгаа шүү тийм үү? Тэгээд энэ тэгтэл энэ дээр Чингис хаан 270 хэдэн зөвхөн IQ-гээр нь судлаа тийм ээ. 270 хэдэн процент гарсан байгаа. Будда Сиддхарта тэр нөгөө Шагжан хааны Сиддхарта багш. За тэр шашны зүтгэлтнүүд Иесус Христ их Мухаммад Зөнч Мухаммад ороогүй шүү дээ. Тэгтэл Чингис хаан төр төсний их философиг бий болгосон, тэнгэр үзлийн дээд магнайт хүрсэн Чингис хаан маань мянганы суу түүнээр тодорсон 2000 суу түүнээр тодорсон агуу их Чингис хаан маань 270 хэдэн процентын IQ-тэй гарсан. Тэгтэл хүний чин сэтгэлээс нь дүр эсгэлгүй хайрыг хариу нэхэлгүй хайрыг бий болгож гаргасан хүн 205 Хц-ийн долгисолтой гэж байгаа. Тэгэхээр 205 Q-тэй болж чадна гэсэн үг байхгүй тийм ээ. Тийм. Тэгтэл Чингис хаан 270 хэдэн процентын күүд дэлгэрүүлж чадчихсан багш. Зөвхөн өөрөө. Тэгээд нөгөө сэтгэлийн эзэмдэх аваас гээд нөгөө хүмүүсийн төрт хүчийг авах ёсон гээд нөгөө сая хүртэл тооны ард түмнийхээ сэтгэлийг нь чин сэтгэлийг нь өөртөө хурааж авч чадсан. Тэгээд Чингис хааны айл дуртанд байдаг нэг сургаалт байдаг. Энэ яг над шиг 500 чин сэтгэлтэн гис болоод таарчих юм бол энэ дэлхийг байтхан ертөнцийг өөрчилж чадна гэж хэлсэн байдаг. За тийм учраас Чингис хаанд хүрээд байгаа күтэн өнөөдөр байхгүй байгаа шүү. За ийм. Тэг 73 суутай 35 чукурыг эзэмшсэн гэж байгаа шүү тийм ээ. Хаам Чингис боловсролын 35 эрдмийг эзэмшсэн 99 аргаар. Тэгээд 73 сууг нь биедэн эзэмшсэн Далай их хаан. Далай гэдэг нь энд байгаа 4 том далай хилээд байгаа юм биш. Хязгааргүй сансарт байгаа хөх торсын дал ай хилээд байгаа юм тийм ээ. За тэрнийг. За мөнгөчин нэмжээ. Гүн ухаан гэж альва зүйлийг ширхэхгүй болтол нь задлж түүгээрээ дахин нэг зүйлийг хийхийг хэлнэ. Чи эрдэнэгаа хэлсэн байна. За яг үнэ. Гүн цэцэн мэрэгэн ухаан гэж тийм ээ. Яг үнэ. Чи эрдэнэгийн афоризм. Энэ одоо үнэхээр мундаг тийм ээ. Чи эрдэнэгийн бас нэг гоё афоризм байдаг юм л да. Математик, физик хоёр шинжлэх ухаан хүний оюуныг бэлэг тэнгэрт чөлөөлж өгөх ёстой гэж хэлсэн. Маш гоё афоризм байдаг юм бас тийм ээ. Энэ мэтэр математик, физик хоёр нэг шинжлэх ухааны оргилд нь хүрж байгаа шинжлэх ухааны хоёр салбар. Тэгээ супер нэгдлийн онол гэдэг чинь хими, шинжлэх ухаан, математик, физик тийм ээ. За тэгээд одоо ангах тийм ээ одоо юу гэдгийг биологи, геологи гэдэг ингээд энэ шинжлэх ухаан бол үндсэн 8 шинжлэх ухаан бол эцсийн нэгдэл буюу супер нэгдэл гэж нэгдэх ёстой. Энэ нь яах ёстой? Нөгөө хүний амин чанар 5 эрчмээр хөлөлж эргэж байгаа тэр амин чанар дээр 6 дахь эрчим болж хөгжүүлэхийг л супер нэгдлийн онол гэж шинжлэх ухаан хайгаад байгаа. Тэгвэл энэний сурыг Монголын үг дэц Моны онол гэд 800-ны өмнө тавьсан эрдэнэ ба чи эрдэнэ ба харин энэ математик томьёог нь шууд тодорхойлж чадсан гэдэг байгаа шүү дээ. Дааж еврей эрдэмтэнгүүд дэлхийн эрдэмтдийн тийм ээ багалзуурыг атгаж байгаа учраас чи эрдэнэ гоо гэмэн дэлхийн энэ супер нэгдлийн онол эцсийн нэгдлийн онолыг еврей үндэстэн еврей эрдэмтэн хийх ёстой шүү. Энэ хүр монголоор хийлгэж болохгүй шүү гэд 13 жил эрдэнэ гоо гэмэн дарж хөвтчихэд байгаа байхгүй тийм ээ. За чукаловсон даш. Хэмэл оюун гэд байдгийг одоо л ойлголоо. Сэтгэлгүй гэсэн үг юм байна шүү. Яг үнэ. Сэтгэлгүй оюун байхгүй. Тийм учраас хэмэл оюунаар ашиглаад тийм ээ. Коронавирусыг хийчлээ шүү дээ, тийм үү? Коронавирус гэдэг чинь нөгөө ноён нян, тэтэмт нян гэдэг шүү тийм ээ. Хан нян нөгөө тэтэмтэй корона гэдэг чинь тийм ээ.
корал гэж тэтэм гэсэн одоо үг болоод байгаа тийм ээ. Нөгөө цал хэрэг болоод байгаа шүү дээ. Тэгтэл менингит тийм ээ. SARS тэгээд гахаан том уу, дахиан том уу, шумуулын том уу, тэгээд одоо юу гэдэг юм тийм ээ. Сүрья, бүрцэлт гэсэн ийм олон тэтэмнүүд, хиймэл оюуны тэтэмнүүд, хар оюунчлалын тэтэмнүүд зүүцсэн. Тэгээд тэрнийг хүний биед оруулан гутаа энэнийг юугаар нь дийлэх вэ? Сүрьягаар дийлэх үү, тийм ээ? Бүр бүрцэлт тэгээд одоо цаашаа бүр доох хүртэл орцсон гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Нөгөө зохиомлоор хийсэн нянгуудыг цуглуулад хийсэн зохиомл нянг гэдэг нь коронавирус тийм ээ. Тэгэхдээ таргун дахлын нянг бол яах ч хаамчгүй байгаад байгаа шүү дээ. Өөрхий. Одоо бол коронавирусын нөгөө хиймэл оюунаар хийсэн хар оюунчлалаар хийсэн ухаангүй сэтгэлгүй юмар шууд програмчлал байгаа үст тэр тийм ээ. Ингэж хийсэн учраас одоо модноос гарч байна. Украин Оросын дайнаар коронавирус модноос гарлаа шүү дээ тийм ээ. Ийм болж байна. За хиймэл оюун гэж ийм юм байгаад байгаа юм. Тэгвэл ололт бий хиймэл оюун бол хүний геномыг тийм ээ нөгөө 90-аад дотор очиод 32,040 генетикийн код байна гэж хэлсэн. Тэр 32,040 генетикийн кодыг тайлангууд тэрэн дотор хязгаар геном байгаа. Тийм мэдээлэл байгаа. Тэрнийг харин тайлж уншаад эхэлсэн шүү хиймэл оюун. Дэвшилтэд талан дээр тийм ээ. За онлоо за ингэнэ цэрэн намжил бат цэрэн онлон хэд сонсоод ойлгоод л байна. Практик нь үнэн дутаад байна гэж тийм ээ. Байх шиг байна. Нэгийг нь хийгээд нөгөөг нь хийхгүй бол чалчаатай ялгаа юу байна вэ? За бид хийж байгаа шүү. Та ирд сууж болно. Бид анхан шатны боловсрол уу бие засах боловсрол гэдгийг тийм ээ. Бие засах ухаан гэдгийг мон огоовол буюу мон огоовол гэдгийг бол бие зохиогоогүй Тулуу хааны Чингис хаанд Тэнгэрийн гэрээнээс Монголоос тийм ээ Тэнгэрийн Монгол уу сансрын түнэлээр дамжуулж сансрын мэдрэлийн системээс авсан гэрээ бол энэ дотор байгаа. Тэгээд энэ дээр бол хөх мон огоовлыг гэдэг энэ дээр байгаа юм л да тийм ээ. За ингээд мон огоовлыг задлагдаг Монгол бясалгал гэж яг Монгол хүний генетикт нь таарсан Монгол хүний сүүнээс болоод сэтгэлийг нь ариусгаж хөгжүүлдэг, ухамсарыг нь тэлдэг, чин үнэнд хөгжүүлдэг боловсролыг бид хийж байгаа. Энэ бол Чингис онлоор бясалгал, Чингисийн бясалгал, Тулын бясалгалаар, Сорхтон хатны бясалгалаар бид сансрын таван эрчим буюу мөнх тэнгэрийн хүчний харилцаанд ордог бясалгалаар бид анган шатныг хичээл хийж байгаа, чалчаад байгаа юм байхгүй тийм ээ. За энэнийг харин ухааруулж тийм ээ зөв мэдээлэлээр та нарыг хангаад байгаа юм аа. За тийм учраас бид нар энэ live event clubhouse гэдэг юм 2 удаа сарда 2 удаа явдаг энэ үзэг сургалт одоо энэ мэдээллээр лекцээр тийм ээ та бүхэнд хүргээд байгаа нь хэрвээ та хүсэх юм бол энэ дээрээ сууж болно. Энэ жинхэнэ Монгол геном буюу Монгол генетик хөх нуруутын мон төвөө амин чанар гэж хэлдэг. Монголын хөх нуруут хөх толботны эренхаа дэнхаанд таарсан тэр амин чанарт нь таарсан бясалгалын онол байгаа шүү. Энийг болов одоо ч болсон болохоос зохиосон зүйл биш шүү. Энэ одоо харийн соёлоос тийм ээ одоо тэр энтгээс тэр тангуудаас авчирсан бясалгалын соёл биш шүү. Энэ харин буддын гүн ухааны соёлтой харшилдаггүй юм шүү. Энийг бид нар энд зааж түгээж идэг юм байгаа юм. Заавганбаатар нэргүй боловсролын салбарт сүүлийн үед албан бус боловсрол ямар чухал гэдгийг олж хараад байгаа. Үүний тодорхой хувьд нь хувь нэмрэн оруулмаар байна. За яг үнэн. Энэ дээр бид хамтарч ажиллаж явах ёстой юм шүү. Бид оюун ухаа гэдэг төсөл хийгээд хүүхдүүдээ нэг наснаас нь эхлээд боловсруулдаг алтан дээд гэрээний хаан боловсролын Чингис боловсролын 35 эрдэм буюу 35 чокер гэж тийм ээ 99 чокер гэж задардаг энэ эрдмээр оюухай төсөл гэж хийгээд явж байгаа. Тэгээд бас нөгөө тэнгэр үзэлтний нэгдсэн холбоо тэнд бол бас боловсролын модуль хийсэн багш гэж сая лекц тавьж байлээ. Тэгээд бид хамтран ажиллахад бол бид бэлэн байгаа. Бидэнтэй холбоо бариад манай энэ Монгол пэйж группийн админ утсаар тийм ээ оператор утсаар холбогдоод бид нартай хамтарч болно.
Бид нар чөлөөтэй байгаа шүү. Бидэнд бас боловсролын системийн улсууд маш их хэрэгтэй байгаад байна. За. Вакцины эсрэг байна уу? Байлгүй яах вэ? Тэ. Вакцины эсрэг. Вакцин гэдэг бол 3-6 сарын л дархлааны сэргээш мөн үү? Дархлааны сэргээш гэхээр дархлааны Т бүлэг, Б бүлгийн эсүүдийг 3-6 сараар эртвэхтэй ажиллуулаад тэгэл нөгөө нянгуудыг нөгөө эрнийхээ дайныханд чинь эсэргүүцэх тэмцэлгүй болтол нь аваачаад кодлаа хийчихэж байгаа байхгүй юу, тийм үү? За тэгэнгүүт энэ вакцин бол 3-4-ийг хийлгүүл тэгээд дуусаа. Ийм л юм болно. Тэгвэл энэ 1-2-3-ыг хийлгэсэн бол энийг арилгаж чадах юм нь бол Мон огоовлд байгаа юм шүү. Тийм учраас байгалийн дархлааг олж авахын тулд Мон огоовлоод боловсрал гэж хэлээд байгаа. За тийм учраас би бол вакциныг шууд эсэргүүцэгч. Энийг юу гэнэ нөх тийм ээ. За том баярын лав жаргал хүн төрлөختн дэлхийн цом гэж халуун хайлмаг байгаад мэдсээр байж ягаад их дэлхийгээр доош нь гүн гүнзгий ухаад байдаг байна. Алт мөнгө нүүрс гэдэл дэлхийд хамгийн аюулгүй эрчим хүчний үүсвэр өөр юу байж болох вэ? Дэлхийд эрчим хүчний хамгийн аюулгүй үүсвэр бол нарны энерги, салхины энерги, тийм ээ? Усны энерги гэдээ байна шүү дээ. Тийм үү? Хамгийн аюулгүй энерги, дээд энерги гаргах юм бол ус төрөгчийн атом молекулын ус төрөгчийн атомоос цахилгаан эрчим хүч гаргадаг бол бүр байгальдаа маш ээлтэй юм одоо төсөв дэлхийн нийт тэр чигээр энэ рүү уралдаж байгаа шүү, тийм ээ. Тэгтэл алтан дээд гэрээнд энийг уснаас гал гаргах юм бол хязгааргүй сонсын орон зайд хязгааргүй хурдаар нэвтэрч чадна гэж хэлсэн байдгийн. Бүр тийм юм байгаа шүү. Тэгээ энийг плазма технологи шинжилх ухаан судалж байгаа боловч нүүрс төрөгчийн энерги буюу атом цөмийн энерги, шар нүдгийн энергийг л хөөцөлдөд байхаас ус төрөгчийн энергийг хөөцөлдөггүй байсан. Герман улс одоо атомын станцуудаа хаачхад тэгээд ус төрөгчийн энергийн талаар хөөцөлдөж маш эрчимтэй ажиллаж шít. Энэний талаар тийм ээ Монгол залуучууд ч ажиллаж байгаа юм байгаа. Одоо урд бол өвөр Монгол залуучууд ус төрөгчийн атомаар би машин руугаа хийдэг бензин гаргачихсан канистр тэгээд ардаа хийж явжгаад уснаас гаргаж авчаа. Тэгээд тэрнийг хийж байгаа залуучууд биш те. Ийм юмнууд байгаа. Бөө мөргөлийн гүн ухаан тэнгэр үзэл гэж жишээлж нэг хэлж өгнө. Тэнгэрт онгодууд байдаг юм тийм ээ. Энэ дэлхий дээр бол онгод байхгүй шүү. Мөн үү? Энэ дэлхий дээр гацчихсан оюуны хар оюуны төлбүүд байдаг юм. Тэгэд энийг бөөгийн дөрвөн эрдэм гэж бийлдэ тийм ээ. Бөөгийн дөрвөн эрдэм болвол ийм байгаа юм тийм ээ. Сахиусыг өрдөг эрдэмтэй бай. Тэнгэр үзэлд бол дэрэгдийн сахиус, харсан даасан тэнгэр, олсон онгодод гэсэн гурван ийм төлөв байгаа юм тийм ээ. Энэ. За ингэвэл онгод гэдэг бол онгодын тэнгэр гэж. Онгодын тэнгэр бол орчлон хорвоо хоёрт байдаг. Тэгээд астроном дээр бүр зураг дээр тайлбарлаж болдог тийм ээ. Бид энийг хичээл дээр үздэг. За бөө мөргөлийн онгодод тэр оршихуйд байгаа. Тэрнийг онгодын тэнгэр 99 сувгаар бие рүү ирж нэвчирдэг тийм ээ. Удган зайран гэдэг бол тэрнтэй харилцдаг. Тэгээд удган зайран хүний үүрэг нь тэр дөрвөн эрдмийг эзэмших ёстой гэж байгаа юм тийм ээ. Тэр нөгөө бөө мөргөлийн удган зайран гэн тийм үү. Тэгэхээр сахиусыг өрх эрдэмтэй бай. Сахиус гэдэг бол дэрэгдийн сахиус гэж нөгөө ком боловсрал буюу нөгөө хүүн боловсрал гэдэг байгаа. Тэрэн дотор чинь 7 дээд эцгийн зэн, 5 дээд эмгийн зэн байж гэдэг юм. Энийг одоо нөгөө хиймэл оюун аура уншилгаа, аура тест гэдэг бол энийг чинь шууд уншдаг болчихсон шүү дээ. За ингээд дэрэгдийн сахиус нь хүний бие рүү, сахигчийнхаа бие рүү нэвтрхийг байнга хүсч явдаг. Энийг нэвтрүүлж чадвартай бай. Тийм ээ. Сахиус их урих эрдэмтэй бай. Тэрнийг одоо урьж өөрийнхөө биеинд оруулж өгдөг юм уу? Тэр хүний биеинд оруулж байгаа. Тэгээд харилцдаг, ярилцдаг эрдэмтэй бай. За, дараа нь сүнсний сүр хүчиндээ итгэдэг биширдэг бай. Тийм үү? Сүнсний сүр хүч гэж онгод биш шүү. Сүнс бол тийм ээ. Тустай юм. За, сүнсийг нэвтрүүлэх эрдэмтэй бай. Энд гаццныг нь тийм ээ харалцчихсныг нь сүнс гэдэг байгаа шүү дээ. Сүн эс болоод ирэхээр эр хүний цагаан тусал болдог тийм ээ. Тэгээд сүн эс болоод ирэхээр дээш нь нэвтрүүлж дэвшүүлж өгдөг бай. Энийг онгод нь бууж ирэнгүүтэй сүнс одоо энд байгаа сүг сүнс гэж тийм ээ.
нэрлдэг ийм юмнуудыг чинь онгод бууж ингээд хамж яваад онгодтой хамт шагаад явуулчихдаг. Энд нь харин байгалийн уулын эзэн савдаг, түүний туслахууд улдаг, шавдаг, шивдэг, навдгууд нь тэд хамаад цуглуулад авчраад өгдөг. Савдагтай авчраад өгөрн савдаг нөгөө улаач дээр бууж ирсэн онгодод энийг тушаадаг. Тэгэхээр улаач гэдгийг чинь буддын гүн хүнд бол цагаан үгэн гэж нэрлэдэг гэдэг юм л да, тийм ээ. За ингээд сүнсээ нэвтрүүлэх эрдэмтэй бай гэдэг нь энэ. Тэгээд ад читгэрийг үлдэн хөөх чадвартай бай, эрдэмтэй бай гэсэн байна. Ад читгэр гэж хэлээд байгаа нь энд гаццсан сүнснүүдийг дээш нь дэвшүүлж өгдөг чадвартай бай гэсэн үг байхгүй юу? За энэ дөрвөн эрдмийг эзэмшсэн хүн бол нөгөө онгод юу юм, тийм ээ? Ад читгэр юу юм? Тэр нөгөө хар сүнснүүд энд гаццсан, тийм ээ? Түүнийг онгод гэж андуурдаг тийм хиймэл бөөнөр хүртэл байгаа шүү дээ, тийм ээ. Удаа заримгууд хүртэл байгаа шүү дээ, тийм ээ. Ингэхээр энэнийг мэддэг юм нь юу юм? Тэнгэрт байгаа онгодууд. Тэгээд онгодууд маань бол сансарт 99 ийм давхраг вакуум дотор байгаад байгаа юм. Тэгээд тэрнийг сайн улаач удган зайран хажууд байгаа сайн түвшээтэйгээ нэлж угаад тэр онгодууд даан мэдлэг өгдөг юм байхгүй юу? Тэгээд энэ буруу зүрүү бууж ирчгээд арх залглуулад байдаг, тамхи байгуулад байдаг, тийм ээ. Нөгөө улаачаан хордуулаад байдаг онгыг тийм ээ. Онгон шүтэн дээрээ буурч ирдэг. Нэг тоон дээр бол онго буугаад ирсэн буруу зуршилтай онгыг тийм ээ дуудаж буулгаж ирчгээд буруу зуршилд улаачаан хордуулад байхаар нь түүнийг тамлаг гэдэг юм хийдэг үстэй, тийм ээ. Бөөгийн ёсонд, тийм ээ. Энэ тамлаг дуудлага гэж. Дуудлага гэдэг нь урилга, тамлаг гэдэг нь тэрнийг хүмүүжүүлээд боловсрал болгоод буцаагаад явуул гэсэн үг, тийм ээ. Дээш нь дэвшүүл гэсэн үг. Гэхдээ хүндэтгэлтэй гэж. За ингээд энэ тэнгэрт байгаа онгодон буулгаж ирдэг энэ. Тэгэхээр тэнгэр тэнд байгаа. Мөн үү? Тэнд байгаа, гэрт байгаа оюун санаатай харилцагч нь улаач, тийм ээ. Удган зайран ийм байх нь шүү дээ, тийм ээ. Тийм учраас тэнгэр үзлийн гүн ухаан буюу энэ алтан дээд гэрээ монгор үеэсээ бол бөө мөргөлийн дээд гүн ухаан юм шүү. Энийг харин бусад гүн ухаан бол яах нь вэ? Суурин соёл иргэншлийн гүн ухаан бол үзэл онлын дай шүү. Тэрнээс харин нөгөө онгодууд маань улаачаан харамлаад ном үзүүлдэггүй байгаад байдаг байхгүй юу? Тийм учраас тэр таны улаач таны тархинд хураагдсан мэдлэг чинь онгодод хэрэгтэй мэдлэг байдаг юм шүү. Энийг шашны философи бол энийг хүн төрлөختөнд бурхад хүртэл атаархдаг юмаа гэж нэг хэлсэн байдаг. Атаархаж байгаа юм биш. Хүн болж төрсөн улаачаараа дамжуулж мэдэл зөвхөн ирчим авснаар онгодын тэнгэрээсээ чөлөөлөгдөж, сансрын хүлээснээс чөлөөлөгдөж, ертөнцид байж буюу мөнх хөх тэнгэрт дэвшдэг юм байхгүй юу? Энийг улаачийн эрдэм гэж хэлдэг. За юм. Энэ таван эрчмээр онгодч тэр, бийч тэр, тийм ээ, тэр тэнгэрч тэр таван эрчмээр л бий болдог юм шүү гэж хэлээд байгаа юм баггүй. Тийм учраас алтан дээд гэрээ бол бөөгийн дээд цэцэн мэрэгэн ухаан юм шүү. За ингээд энэнийг одоо жишээлх юм бол манай Бямбын Эренчингаа бөө мөргөлийн судалгаагаар хийсэн хамгийн шимтэй, үнэтэй бөө мөргөлийн философон, тийм ээ, хадгалж авч үлдчихсэн философон Оросын комментарийн устгахчих гад өөртөө нь устгахчих гад харин алуулахаасаа өмнө гээд бөөгийн гүн ухаанаа бичээд бөөгийн ёс зүй соёлыг бичээд Франц найздаа өгсөн байдаг шүү дээ. Франц найз нь тэнд очиод Франц хэлээр орчуулад тавьсан байдаг шүү дээ. Тэгээд одоо яаж юм? Францад дэлхийн шаманистуудын, тийм ээ, шаманизмын цуглаан жил болгон болж шүү дээ. Тэнд манай Монголын бөө мөргөлтөн улаач удган зайрангууд тэнгэр үзлийн гүн ухаанаа тээж очих юм бол тэд та нарыг бүр дээш нь залах болно, тийм ээ. Биднийг бүр дээш нь залах болно. Энийг жил болгон биднээс гордож байгаа шүү. Тэр байтхан Дональд Трамп гэдэг хүн Америкийн ерөнхийлөгч болж гарч ирчихэд дэлхийн шаманистуудын цуглааныг Америктан урьж залж хийлгэж байсан шүү дээ. Тэгээд тэндээс юу авсан юм? Зүүн бэлэгчдийг авсан байхгүй юу? Тэгээд өөртөө туслуулсан, төрдөө туслуулсан шүү дээ. За ийм байх жишээтэй. За саяны түрүүний юу байв? Энэний түрүү чихэн. За Бат дорж, Баасан дорж. Багшаа монголчууд ихэнх нь төвд санскрит нэртэй болсон. Учрыг нь тайлбарлаад өгөөч.
За бид төв санскрит нэрээ одоо голж болохгүй шүү дээ тийм ээ. Бидний өвөг дээдэс нөгөө тэнгэр үзэл бөөмөргөл маань тэнгэр үзлээсээ жоохон холдоод жоохон шажинлаг болоод ирэхдээ тэнгэр хайсан, тэнгэр нь хаян, тэнгэрээ хаян гэж нэг хоёр үзэгдэл байдаг юм тийм ээ. За ингээд бурхны шашинд орон зайгаан тавьж өгсөн. Тэгэхээр Монголын өвөг дээдэс нөгөө жинхэнэ тэнгэртэй хажиртай, чинчүү хажиртай зайрангууд маань чоочин гүр түм гэдэг болоод годын гүн ухаанаар орсон шүү дээ. Мөн үү? За ингэж явахдаа тэнгэр үзлийн гүн ухаанаа тэнд аваачиж хийсэн. За жишээлбэл лувсан данзан жалцсан, дамби жалцсан гэх тийм ээ. Өндөр гэгээн зан узрын лувсан дамби жалцсан, ордсын лувсан данзан жалцсан багш хоёрын бичсэн тэнгэр үзлийн холбоотой маш олон номнууд бий. Ариун сан, бузрыг арилгах сан, 9 сүл тэнгэрийн сан, 5 ата 5 тэнгэрийн сан, тэгээд 13 ата тэнгэрийн сан гэж яснаа Чингисийн эзэн сангийн ёроол гээд хүртэл тийм ээ. Энэ дотор маш их нууцуд байдаг байхгүй юу? Задлж тайлж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр буддын гүн ухааныг тийм үү судалж байгаад манай чоочин бүртэнгүүд тэр одоо чоочин бүртэнгийн дээд бэлэгдэл бол догшин утаг данзан авж байгаа юм байхгүй юу тийм ээ. Энэ. За ингээд энэ гэгэрсэн хотогтууд маань тангууд намаар гүн ухаанаа бичиж явсан байхгүй. Тэгэхгүй бол устгах гад болохгүй байдаг шүү. Тэгээ автай сайн 200-аад тийм ээ харчин хорчин бөөг 2000-аад билүү тийм ээ амьдаар нь шатааж явсан түүхтэй тийм ээ 10 түмний алтан хаан тэр 10 түмний тийм ээ тэр яасан бэ? Нөгөө Чингис хаан тангууд өмнө зүгт байгааг өглөө болгон надад сануулж өгөөж байсан. Тэр тангуудын хаанд Далай лам гэдэг цол өгч байгаа. Өөрөө тийм ээ 10 түмний тийм ээ түмдийн алтан хан гэдэг цол авчихсан байдаг байхгүй юу? Тэр бол алтан ургийн язгуурын хаан биш байсан. Тэгээд алтан ургийн язгуурын хаадууд бол 35 хаан, Чингисээс хойш 35 хаан, Тулуугаас хойш 33 хаан чагарын буюу цахрын лэгдэн утагт хаанаар төгсдөг шүү дээ. За ингэхээр төвд санскрит хэлээр Монголын өвгдөөс тэнгэр үзлийн гүн ухаанаа нууж явсан юм шүү. За тэгээд санскрит төвд нэрнүүд нь яг алтай язгуурын хэлнээс угтай юм байхгүй юу? Энийг алтайгаас бие та улсан уу? Ведийн соёлыг тэнд аваач дэлгэрүүлсэн байхгүй юу? Тэгээд энэнийг бол Чэрд нэгэн их гурвалжин гэдэг номон дээр хатны бичээсээр нь дамжуулж хөөгөөд шуун шүтлэгтэнгүүд буюу дөрвөж нүүхсэд тэнгэр уулаар алтайгаас тэнгэр уулаар дамжаад гимлаг дамжаад энтхэгт очсон юм байна. Энийг Дравид гэж нэрлээд байна. Дравидын соёл бол шуун шүтээдний соёл юм шүү. Энэ санскрит соёлыг бий болгосон байхгүй юу? За ингэхдээ алтай хэл рүү эргээд ороод ирнэ. Тэр төвд тангууд гэж нэрлээд байгаа тийм ээ. Санскрит гэж нэрлээд байгаа нэрнүүд чинь дахиад алтай хэл рүү оруулаад ирэхдээ энэ алтан дээд хэрээний хэл рүү согод бичгийн буюу худам бичгийн өв болдог буган бичгийн соёл буюу алтай хэлний соёл руу оруулаад ирэхээр тайлагдаад ундаг байхгүй юу? Дандаа монголоор тайлагдана. Ийм байдаг юм шүү. За ингээд энэ нь яг уу Монголын өвөг дээдэс тангуудын бодлого бол энэ одоо жишээлбэл лувсан дамби жалцсан гэдэг нэр өгөөд тийм ээ өөрийнх нь нэрийг мартуулж ирсэн юм. Тэгээд нөгөө лувсан дамби жалцсан гэд нэрлээ, лувсан данзан жалцсан гэд нэрлээ. Тэгж өөрсдөө хамгаалж өгсөн юм багхгүй юу? Харин заан зан узар гэдэг нэр байж л байсан тийм ээ. За зан узар гэгээдний хамгийн дээд ном нь бол жанлав цогцлмаа жанлав цог залмаа гэдгийг монголоор орчуулчих дээр л тийм ээ адис жанлав гэдэг юм тийм ээ тэр жан гэдэг нь бол чин юм байхгүй чин лав тийм ээ лагшин донголгоо гэдэг шиг тийм ээ лав цог залмаа гэдэг юм байхгүй юу чин лав цог залмаа тэгээд тэрнийг нууцлахын тулд Чингис хааны тулуу хүү энийг нууцлж байхын тулд үгийн дандаа товчилж хураангуул гэх юм уу тонгорч уншиж бай. Тэгвэл амин чанараа хадгалж чадна гэсэн байдаг. Тэгээд Тэмүүчин гэдэг нэр бол Төөмийн Эрчин гэдэг нэр байсан. Тэгээд Тэмүүчин болгоод Тэмүүлэгч Чин Сэтгэлтэн гэдэг нэр болгоод төгжчихсэн байдаг байхгүй тийм ээ. Ийм жишээтэй. За тэгэхээр нөгөө төвд нэрнүүд чинь дутуу дуудагддаг байхгүй юу? Лувсан данзан жалцсан гэдэг дуудахгүй. Луу багш гэдэг дуудсаар байгаад нөгөө яаж тийм ээ? Одоо жишээлх юм бол
Дорж жүгдэр гэдэг нэртэй хүн бахад доржоор нь дуудаг юм уу жүгдрээ гэдэг дуудаг юм тийм ээ. Доожооч гэдэг юм уу ингээд нөгөө бүтэн нэрийн дуудахгүй болох төр бүтэн хөв заяанд хагслагдаад явдаг гэж Монголын сүүлийн үед тийм ээ бидний өвгдөөс бас тэгж хэлдэг. Тийм учраас бүтэн нэрээр нь дууддаг байсан юм бидний хөвгт байхт бол тийм ээ. Харин нөгөө бүтэн нэрийг нь янз бүрийн юмд өртчих вэ гэд нуунгуудаа хөрцөн нэр гэж байдаг байсан. За энэ нь бол Монголын уламжлалтай юм байгаа юм. 7 нас хүртэл нэг нэртэй байдаг. Тэгээд 7 наснаас нь дээш 13 наснаас нь дээш бас 2 3 нэр өгчдөг. Ийм ч уламжлал байсан. Одоо ч энэ өвөр Монголд бол энэ уламжлал байдаг шүү. Тийм ээ ийм байдаг. За цахилгаан хэрэглүүд буюу электрон хэрэглүүдийг бид хэрэглэхгүй байх боломж алга тийм ээ. Уцгүй бол өглөө юу гэж нэг хошин урлагийнхан хүртэл тоглосон шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэнийг бид нар эерэг энерги болгож засч хэрэглэж явах хэрэгтэй юм. Хамгаалж хэрэглэх хэрэгтэй юм. Энийг бид нар одоо чихвч гар утасны хоруу чанарыг бид нар арилгадаг мон огоовол дотор байдаг нууцыг дэлгэж энэгээр бид дүлээр их тийм ээ тархины одоо янз бүрийн хавдар янз бүрийн гажигт орох даралт хэмнэлт алдагдах энэ мэтийг хамгаалдаг юм мон огоовол байдаг энийг бид нар хичээлээрээ заадаг шүү. За юм байна. За энийг хариулчаад бүгдээрээ өндөрлөе тийм ээ. Хүн төрөлхтнийг техникүүгээр төсөөлж болох уу чадахгүй тийм ээ. Техникүүгээр дамаа компьютер техникүүгээр төсөөлж чадахгүй. Энергигээр төсөөлөгдөхгүй боллоо шүү. Тийм учраас энергийн стандарт тэнцэхийн тулд бид мянгантаа уучлагдж байж хайрын гэрлийн энергийг буюу хязгааргүй урдны энергийг сацрах ааврагаа гэрэлтүүлээд сацрах кристалл болох уу ертөнцид боож тэгэх юм бол өөрөө хамгаалалт болно шүү гэж ингэж хэлсэн энэ сургуулийг бид нэр үзээд байгаа юм шүү. За ингээд одоо таалан сансан та бүхэнд гялалаа талархлаа. Дараа уулзтлаа баяртай. Өшөө асуулт байвал дараа асуултан дээр ингээд саяны манай Монгол уулз цуглуулж ирээд асуултыг хаягдсан асуулт байвал ингээд нөхөд хариулчихж байгаа бах тийм ээ. За энэ манай админ оператор энэ дээр бол байнга ажиллаж байгаа. За ингээд сайхан амарцгаагаарай.